сайн сараа ороод ирсэн байх шүү. Сайн мэцхан өнөөдөр бид нар зарлсан дархлын талаар дархал гэж юу вэ? Ажиглах хараа замын талаар ярилцсанаа. Яс утаснаас ачтай. Сонсогч нь харагдчих юм. Өөр хий орж ирэх хэрэг. Сонсогдож байна уу гэж харагдчих. Таны пост мостон дээр нэг everyone чул цаадах юм бүгдээр ороод ирэх үлгэрт. Мэдэхгүй байгаа юу? Мэдэхгүй байна. Өчигдөр орж ирлээ. Тий. Өчигдрийн нөгөөд бол залтаа орж ирэх юм шиг боллоо. Everyone чул цаадах юм бүгдээр ороод ирэх үлгэрт. Ваа. Өчигдөр орж ирлээ. Өчигдрийнх их гоё болсон Өчигдрийн шүү. нөгөөд бол залтаа орж ирэх юм шиг боллоо. Тэгсэн. Өчигдөр айгүй гоё болсон. Чи сонсч л байсан уу? Тийм сонсож байсан. Сонсож байгаа бол ийм биш дээ гэж ойлгоол. Өнөөдөр та нар ямар вэ? Нэг зүгээр л гэртээ сууж байгаараа судсан байхгүй. Заал нэг гоё өвчнөсэй гэж бодсонгүй. Яа зүгээр мөртэй л юм шиг харагдаад. Би далид суугаад байна уу? Гоё өвчнөстэй гэж юу? За нэг одоо нэг юу төлөв. Батхан нэрхтээ болохоос ямар гаднах үзэмж ярих байгаа юм шиг гэдэг шиг. Гэртээ суужснараа л ингээд цаг нэг хичээлээ дуусгацсан. Тэгэл нэг сурч ирэгээл суралт мөрөлтөн нэр ингээд орчдөг гэсэн үг шин. Нэг каналад байдаг юм аа. Зарим бичлэг дээр л харсан баг тий. Дархлын талаар юу ярих вэ? Ажиглах харга зам гэсэн юм шүү дээ. Өөр бол манай нэг зэрэг хүмүүс орж ирнэ гэсэн марцсан байна уу? Гүрүүх дээр юу ичих вэ? Everyone. Шууд стрим хийчээ. Дээр нас хүмүүсүүдийг орж ирээрэй гэчээд ингээд ярилцж байгаагаа ингээд заримдаа ингээд нэг хамтдаа ярихаас гоё болох юм шиг санагдаад байсан. За тэгээ материалын талаар тий одоо нөгөө нэгч би нэг очиод нэг ном авах нэг ганцхан ном хэлчихээ та. Чи ямар зорилготой орж ирсэн ээ хэлжээ. Миний зорилго нь бүх нөгөө юу байсан? Мэдгүй. Өчигдөр амар гоё юу байсан. Амар их ухаарлаг гэсэн гэхүүдээ. Өөрөө аюулсаа ажиглаж сурсан. Тэгээд дээрэс нь яг яагаад байгаа юм болоо яг нөгөө нэг одоо юу гэж нөгөө юу төлөө. Сэтгэл хөдлөл яг яаж гарч ирээд тэрийг сэтгэл хөдлөлөө аюулсаа анзаарсан. Яг үнэн одоо бодит сэтгэл хөдлөл үү эсвэл худлаа хуурамч уу гэдэг зүйлээ амар сайн ажигласан.
Тийм тэгээд өнөөдөр ягаад ч юм нэх гоё нөгөө амарж байгааг ч хэлэх үү тэгээд амар гоё санагдал. тэрний Постлоод ажил тавьсан болохоор гоё санагд. юу тусалсан байна? Тусалсан зүйл нь таны арга техник ерөөхдөө амар сайн тусалсан. Яг ямар одоо ч хүмүүстэй л би Тэрээр хэлэх юм бол нөгөө нэг өөр төрөө илүү их нөгөө нэг одоо нөгөө гаднаас биш яг дотроосоо яг өөрөөсөө тэр зүйлүүдийг хайж болох өөрөөс нь нэгсэндээ асуулт асуух тий. Яг өөрөөсөө би яг хин бэ? Тэгээд одоо би яг хаана явж байгаа вэ? Тэгээд яг юу их гээд зориод байгаа вэ гэдэг агуулган дээр л аюулсан амир төвлөрсөн гэхгүй дээ. Тэгэл би яг ингэж байгаа юм байна штэ гэд одоо нөгөө ажиглах гээд нөгөө багш юуны сургалт штэ. Ээжийн сургалт гэлөө. Би ээжийн сургалтаас бас нэлээх юм юусан. Өөрийгөө аягүй сайн анзаар сурсан юм уу та? Тэгээд сургалт 2 хичээл орсон байхад чи тэгээд аягүй их батарсан байна. Тийм. Тэгээд яг яагаад байгаа нөгөө урд нь олонгууд нөгөө нэг амар гаднаас зүйлийг хайдаг тэнгүүтээ одоо тэр зүйлээс өөрөөсөө амар их цухтаадаг гэх юм уу да. Тэр зүйлүүдгээс амар анзаараад би яг ингэсэн биш дээ гэд одоо өөрийгөө ойлгоно гэж өөрийгөө ойлгоод тэгэл амар тайвширсан. Өчигдрийн сургалт бүр амар тайвшруулсан. Тайвшраад нөгөө өөр дээр буун гэхээр өөр дээр амар бус. Өөр дээр тэгээд яаж ажиглах хэрэгтэй байна? Яг юу ойлгох их тайвширх юм байна тэгвэл Эхлээд нөгөө нэг одоо хэдүүлээ замбраагүй нөгөө бодлууд ингээд угаасаа урсчил идэв штэ. Тэр зүйлүүдийг ингээд байнга ингээд тавтамжтай одоо бодогдоод байгаа зүйлүүд тэгээд дээрэс нь тэр зүйлүүдээ ингээд энэ юм байна гэж барьж аваад энэ нь яг бодиттой юу бодит биш үү гэдэг зүйлээ аягуулсаа ингээд одоо юу гэмдэ өөрийгөө яг өөрөө гаднаас ингээд харж байгаа юм шиг хараад тэгэл би яг энэ дээр ингээд байгаа юм биш. Би үнэхээр яг одоо миний зорилго юм байх юм бол би энэ зүйлийг би одоо өөртөө хэрэгтэйгээр одоо хувирах юм бол яг ямар байх вэ гэдэг өнцгөөс аягүй сайн бодсон. Тэгээ бодоод тэр зүйлийг аягүй үйлдэл болгох хэрэгжүүлсэн гэхүү дээ. өнөөдөр ямар зорилготой орж ирв? Өнөөдөр болохоор нөгөө өнөөдөр чи айдас юутайгаа атаархалтайгаа ажиллана гэсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр болонгууд нөгөө нэг юуг би юунд атаархт юм бол тэгээд яг яагаад ямар үндслэлээр юу н атаархт юм бол тэгээд атаархал юу надад хэрэгтэй зүйл үү гэдэг утгаараа л өрхөдөө орж ирэх гэж бодсон. Орж ирэх гэж бодсон ч зүгээр л нөгөө нэг юу байсан юмнуудаа гэртээс нөгөө нэг хоол унд янз бүрийн юм хийж дуусчаад пост арсан чи тэний юу байхаар ашгүйдээ бас байгаа юм биш гэж бодоод амар баярлал орно гэл тэгэл ирсэн шүү дээ. Яшгүй тэгээд нэг дэмжээд орж ирсэн юм шүү дээ. Өөр юм орж ирсэн юм. Үж орж ирсэн байна агш орой мэндэ. Ашгүй дээ. Чад орсон. Тайраад ингээд асуултууд бол асуухгүй те хүмүүс бол асуултуудаа чатан дээрээ бичээд эсвэл би орж ирж яг ингээд болоор асуумаар байна гэвэл ингээд надад шиг авчиж болно. За линк авчиж болно. За би нөгөө нэг та нартай очир огтлогч гэж намайг танилцуулж ирсэн. Манай одоо мөнгөний сургууль юм Азаргалын одоо 10 надад ихсэн сургуультуудад хүмүүс олцсон очир огтлогч нэр дээр ингээд би бас зарим зүйлүүдийн тайлбарладаг байхгүй яг учир шалтгаануудын. Тэгэхээр тэд ингээ айгүй их сайн ойлгодог. Гэтэ хэд амыг ингээ зарим хүмүүс байдаг. Гэхдээ нэг хэдхэн хуудас уншичаад би нэг ингээд ойлгохгүй юм байна. Ерөөсө боллоо гэдэг ингээ хачдаг байхгүй тий. Тэгээд одоо гэдэг нэг дээр вэ. Нөгөө хөлбөрн юм байна л та. Тэгээд 2011 оных тий бас үеийнхээс зарим нь яг юм орчуулгууд нь жоохон юу яцсан. Би болохоор өөрөө юм Орсоор нь бас байдаг байхгүй агран шиг алмаза гэдэг тий.
тэгээд энэ карма любви гэдэг гişэ Майкл гэсэн маадтай тий энэ одоо нэг сургалтуудад одоо суудаг энэ хүний багш нарын тий семинарын сургалтын одоо манай арт терапи нэг багш эдэгтэй Елена Тарарын навш гэдэг бид багш гурав намайг гаргажсэн. Тэр багш маань одоо энэ багшийн сургалтуудад суугаад энэ багш одоо янз бүрийн одоо тий одоо мэдээлэлийг яаж амьдралдаа хэрэгжүүлэх вэ, ашиглах уу гэдэг дээр дандаа бид нэр дээр нөгөө нэг ингээд суурь болгож идрийг бас өгдөг байсан. Надад бас айгүйх таалагддаг. Тэгэхээр энэ одоо алмазны тал дээр ч бид барилж 7-8 жил ингээд тэр багшийн ингээд сургалт дээр дүүргэжсэн гэсэн үг. Энэ дээр бас би зарим зүйлийг хэлээ. За тэр атаархал гэдэг чи одоо би бүгдний сургалтын дээр явуулж байхдаа энэ дэр нэг асуулт байдаг байхгүй тий. Тэр нь болохоор юу вэ гэхээр энэ атаархалтай холбоотой одоо нэг хэлсэн зүйл байдгийг. Та нар одоо өөрснийхөө амьдрал дээр атаархлыг анзаарч ирсэн үү? Анзаарч ирсэн багш. Яаж анзаардаг вэ? Би өөрөө атаархдаггүй гэж боддог гэсэн. Би тийм надад нэг тийм октоодын нэг атаархал шунал байдгүй хүнгээ би өөрийгөө боддог гэсэн аахгүй. Тэгсэн чинь нэг удаа ингээд нэг юм манай найз юм бит хоёр адилхан тийм хичээл авахгүй юу? Тэгсэн чинь тэр ингээд нэг амар надаас юм мурдалтай тэр хичээлийг ойлгоодсэн чинь нэг надад ямар сонь тийм мэдрэмж төрсэн чи би яг саяг атаархчлаа гэд тэгэж нэг анзаараад тэрнээс хойш болохоор ер нь нөгөө атаархал гэдгийг чинь бид нар болохоор ингээл нэг тийм хорон муу санаагаар ингээл нэг хүний одоо нэг их хөвчлэн нэг эд баялаг хийвч нэг тийм юмтай амжилттай атаархдаг гэд бид нар тэгж би хувьдаа тэгж боддог гэсэн. Тэгсэн чинь үгүй юм байлээ. Би тэрнээс хойш ингээ анзаарсан чинь миний чадахгүй байгаа юм өөр нэг хүн ингээд амархан хийгээд амархан болгоод ингээд нэг төвөггүй одоо надад асуудалтай байгаа юм тэр хүн төвөггүй байгаа дангуут нь би тэрийг харангуутаа ер нь бол би яаж энэ хүн шиг болох уу гэж ер нь баг бид нар боддtiin болов би лав тэгж боддгоо эсрэгээрээ тэрийг ингээ нэг юм адтай ч юм шиг одоо нэг юм тийм юутай ч гэснийг таата харахгүй байгаа. Тэрнээс хойш би ер нь бол их бага хэмжээгээр атаатдаг юм байна. Тэгээд атаарах чаа шалтгаан нь болохоор миний чадахгүй надад байхгүй тийм би болгоё гэдэг ингээд араас нь яваад болохгүй байгаа юм ингээд ер нь бол их бага хэмжээгээр бэлэх нь хийгээд байгаа юм дээр л нэг тийм би арзаас нь чихөө нэг тийм сонир мэдрэмж ингээд төрөд байдаг гэснийг барьж авсан. Барьж авсан уу? Тий. Тэгэхээр чи би одоо энэ нөгөө нэг яаж ажиглах вэ гэдгийг чи ингээд бичиж байгаа нь бол те та нарыг нөгөө барьж аваарай гэж бичиж байгаа байхгүй те. Анзаараарай гэд те. За нэг тийм билээ. Тархал дээр ингээд баг багт ч гэсэндээ одоо ингээд юм хийж байгаа ч гэсэндээ хүмүүс ингээд амар одоо миний тухай ярих ч юм уу те одоо нэг тагч юм уу эсвэл нэг жоохон тийм муухай төрлөөр ингээд одоо нэг атаархсан төрлөөр ч юм уу те нэг тийм сэтгэлээр ярангуут би шууд тэр зүйлийг ерөөсөө олдсон бараг шиху за ингэж байгаа бол болчих тэгвэл ийм хандлагаар надтай ингэж хандж байгаа бол би хийхээ болчих гэд багаасаа тэгээ болчдөг гэсэн. Одоо тэгээ сүүлдээ ингээд амар сайн ингээд бодоод исэн чинь би яагаад тэр зүйлээ хийж чадаа хүмүүс ингээд ямар гоё юм бэ гэж яхад нь би яагаад ингээд болчдөг гэсэн юм бол гэж бодоод одооноос яраа илүү их хиймээр санагдсан. Бүр 10 жил байдаг гэхгүй би нэг ийм цаасаар ингээд амар их нөгөө зүрх мөр хийгээл янз бүрийн ингээд зүрх хийгээл тэгснээр нэг би даалт илүү нэг реферт илүү тэрэн дээр би ингээд бүх хуудсан дээр нь ингээд яг тэр өөрийнхөө хийжсэн гараар хийжсэн тэр наамлуудаа бүгдийг наагаад тэгээ багштай туул өгсөн чинь амар өндөр ан авсан баггүй. Тэгсэн чинь манай ангийн хүүхдүүд яхаараа чи ингэж явах юм яриад тэрнээс хойш би тэгэж өрөөсөө тэгж одоо өөрөөсөө тэгж одоо тэр чи одоо нөгөө миний дуртай зүйлээ би тэр нь ингээ шингээгээд багцтай өгч байгаа штэ. Тэнгүүд тэгсэн чинь нөгөө нэг тэр зүйлийн маань ингээ хүмүүс харангуутаа тэрний талаар сайхан ярих
одоо хүн болгоны ярьж байгаа одоо нөгөө ашиглаж байгаа үгнүүд нь өөрөө шүү дээ. Ашиглаж байгаа үг нь ингээд нэг сонин жоохон муухай ингээд надад цаагүй сэтгэл төрүүлэнгүүт би тэр зүйлийг ингээ хийхээ ерөөсөө шууд болчт юм лээ. За ингэж байгаа бол ясыг шүү болчих юм би шууд болчт юм. Хатаархал төрүүлчихийгээд болгоомжлоо дөө. Ингээд одоо юу шүүмжлэлт өртөөд одоо тэр чинь нэгс нь шүүмжлэл болчихж байгаа шүү дээ миний хувьд бол. Дархал нь одоо миний хувьд бол шүүмжлэл болчихж байгаа хгүй. Тэнгүүтээ би шууд за болий. Болчих тэгвэл би хийгээ болчихгээ болчих. Тэгэл өөрийнхөө нөгөө хийж бүтэж байгаа амиг шууд ингээд нураачт юм блээ. Тэгээ би бүр ямар муухай юм бэ гэж хэлсэн. Ийм боломжуудаа бид нар амьдралтаа алддаг байж та одоо ингээд за тархлаа суулаад ингэчгээ тэгчгээ гэл те. Өөрийгөө л хамгаалж байгаа царайны биш байгаа бодтол. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр төвлөрөх байсан байдал бидний одоо нөгөө өөр хүмүүсүүдийг одоо тэр тэгэж бодчихъя гэж бодоод тэр тал дээр ямар ч тэгэж бодоагүйсэн бол хаана хүрсэн байх вэ ингэж төсөөлтөө. Энд тэгсэн бол би амар их зүйл хийгээсэн байгаа байхгүй бүр тэгээд би бүр oh my god гэж бүрстэй бургам минь гэж бас нөгөө юун дээр нөгөө нэг 10 жилээ яг төгсөх юун дээр би нөгөө нэг сургуулаасаа дээд сургуульд нөгөө орох ирэх тэнгуүтээ дээрс нөгөө би нэг эссе бичээд тэгээд сургуулаас шалгараад тэнгуүтээ дээд сургуулаасаа дээд сургуульд орох нөгөө эрхийн одоо тэдэн одоо 10-аас ерөөдөө 80%, 90%, 100% тэтгэлэг авах тийм итгэл битсэн баггүй. Тэгээ шалгараад тэгээд одоо нэг элтгэх урлагийн нэг тийм одоо клуб шиг юм хамрагдаад тэнцэнээс ингээ бас шалгарсан хүмүүс нь яг 100% тэтгэлэг 50%, 60%, 80% тэтгэлэг авах гэсэн. За тэгээ. Тэгээ яг нөгөөдөл чи ингээ ороод ерөөдөө бол амар өрсөлдөж байгаа байхгүй хоорондоо. Тэгэл нөгөө сургуулийн одоо Монгол улсын сургуулийн лидерүүднийх ингээ цугларсан нөгөө эсэний одоо шалгарсан хүмүүс л цугларсан гэсэн үг шүү дээ. Цугларсан тэгэл бүгдээр ингээл амар бас л мундаг хүүхдүүд цугларсан байгаа ч. Тэнгүүтээ нөгөө нэг юу гэдэг амар одоо нөгөө багш нарт тэгдэг ингээд албаа дээр тэнгүүтээ янз бүрийн одоо нөгөө нэг юу аюу олон хүнтэй газар ингээд ихтгэл ингээд тавиулдаг. Тэгээд нөгөө нэг ингээд тэр дуу чимээг ингээд давж хаадаг ингээд заталдаг байсан тийм бэлтгэл хүртэл хийлгээд тэгж яхад ингээд бас нэг ихтгэл авах одоо нөгөө тэтгэлэг авах хэдэн хүүхдээс нь 5 билүү 6 хүүхдээс нь шалгараад 60% тэтгэлэг аваад тэгснэ их орчлон дээд сургуульд гээд тэгснэ би бүр үгүй би тэгж юу яахгүй хувийн сургуулийг авахгүй яахаа хэрэггүй. Тэгэл бас нөгөө нэг ингээл хоорондоо ингээд тэмцээд ингээл одоо ернийгс нь тэмцээд л орсон байхгүй бид бүгдээр. Тэгвэл хоорондоо ингээд бүгдээр ярилцаж яхад бас л нөгөө нэгээд одоо нөгөө хүний хил ам гэдэг шиг хил ам ингээд бас ингээд сонсогдож байгаа. Тэнгүүд ингээд бодож байгаа юмшээ би за би нийт тэтгэлийг би юу авахгүй өөр хүүхдэд өгөө гэд хүртэл өөрөө болчихсон. Тэгээд одоо ингээд бодох нь би яагаад ингэж амтны хил амнаас цухтаадаг ингэдэм болоо гэж бодоод энэ зүйл дээр би аягүй сайн ажиллах хэрэгтэй юм байна гэж ямар сайн бодсон. Та нар ингээд юун дээр ажиллах хэрэгтэй вэ гэдгийг харж штэ. Тэгээд би дандаа амьдралынхаа төвшөд цухтаагаал ах юм бол хаана хөрөх нөгөө хүрээ гэсэн газараа хүрч чадахгүй гэдэг шиг энэ дархлын сэдв чи аягүй тийм гүнзгий тэгээд ингээд ажиглахад ингээд анзаарахад ингээд барьцгүй байдаг байхгүй. Одоо би хатаарах чинь гэдэг хүмүүст ихтэй хүлээн зөвшөөрөх дурггүй би ууралж юм чи байхгүй юу ч болоогүй бодож яадаг яг тухайн үедээ тэр нь ингээд нөгөө өөр олгож суудсан. Тэгээд яадаг вэ гэхээр дараа нь гэртээ орохоор хэрүүл үйл болцол болдог ч юм уу. Ямар нэгэн байдлаар тэр ингээд нөгөө нөлөөлцсөн байдаг. Тэдрийг одоо бид нар ингээд яаж ажиглах вэ гэдгийг ингээд өнөөдөр анзаарсан. Энэ дээр болохоор Nature of Life дээр энэ бизнес буюу ажил хэргийн үндсэн бэрхшээлүүд гэдэг ингээд бичсэн байхгүй. Тэн дээр энэ бизнесийн асуудал яг юу дээр дөрвдөр байдаг байхгүй. Та мөнгийг баярлуулах боломжгүй мэт санагдаж ажиллахад улам хэцүү болж байна гэж байгаа байхгүй тий. Энэ нөгөө нэг яг одоо мөнгийг баярлуулах гэдэг нөгөө нэг юу гэж байгаа байхгүй тий. Мөнгө одоо надад ингээд нөгөө нэг орж ирэл тий. Мөнгө ингээд их орж ирэхэд би ингээд баярлалаа штэ тий. Тэгэхээр яг тийм ингээд нөгөө нэг баярлах гэхээр яаж юм улам ингээд нөгөө нэг хэцүү болж байгаа гэдэг чинь надад ингээд нөгөө мөнгө орж ирэх урсгал мөн жоох ингээд баг болоод байна.
Намайгтаад энэ би ингээ баярлахгүй байна гэсэн чинь нөгөө зохицуулалт нь юу вэ гэсэн чинь шийдвэрлэх арга зам гэхээр ингээ дөрөв мөр бичсэн байхгүй тэ одоо ингээ дөрөв мөр бичсэн. Тэн дээр юу гэж юм бэ? Өөрийнхөө чармаалтаар амжилтад хүрсэн хүмүүст батарах гэж байгаа байхгүй тэ. Тэгэхээр ингээ амжилтанд хүрсэн хүмүүс чинь янз бүрийн бид нар өгсөжсэн зүйлд ингээ хүрсэн хүмүүс эргэн тойронд ч юм уу таньж мэддэг хүмүүс ч юм уу тэ танихгүй ч хүмүүс төр ингээ айгүйх байдаг. Тэгээ тэрнийг хараад ингээ бид нар ингээ татархцсан. Тэгээ яадаг вэ гэхээр ингээ шүмжлээд ирдэг ч юм уу эсвэл дотроо надад энэ байхгүй гэдэг мэдэрдэг ч юм. Харин нэг байдлаар нэг дотор ингээ тавгүй тахгүй болчдөг. Өөрийгөө тэгэхээр бусадтай жишгээ бойл өөртөө байгаа бүхэнд сэтгэл хангалуун бай гэж байгаа байхгүй тий. Өөрөөхөө байж өөртөө байгаа юмыг энэ өөдөнд татчих. Энэ ч одоо ингээ өөрийнхөө зүйлээ өөдөн дотоо өөрийнхөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай гэдэг чи одоо байгаа зүйлээ анзаараад хүлээн зөвшөөр гэсэн үг байхгүй тий. Бусадтай ингээд өөрийгөө харьцуулахад бол атаархлыг яаж ажиглах юм бэ гэж зүгээр л бүү атаарах гэсэн байна шүү дээ тий. Бүү одоо нөгөө санийсэн тоор гэдэг шиг одоо атаархалж одоо тийм тамд оруулна гэдэг шиг тийм зүйл одоо тийм зүйлийг үндсээ гэж ингэж ярьж хахад бид нар яаж ажиглах юм бэ, яаж анзаарах юм бэ, яаж болох юм бэ гэхээр мэдтгүү. Тэгэхээр би та нарт яг энэ доор гэрцсэн байгаа арга замуудыг би гэрцсэн байгаа зү. За тэдгээр нэг асуудал. За эхнийх нь та нар юу гэж харж байна унш та. Тэгээд атаархлыг бол хүмүүс тэгж хэлж байгаа зү. Цагаан би цагаан атаархлаа гэдэг ярьж байдаг. Тэгчээ тийм цагаан байхгүй тэр чинь ингээд үр суулгачж байгаа байхгүй. Миний дотор нэг таагүй мэдрэмж сэтгэлд орж ирж байхдаа бид нар тэр үрийг суулгачаад байна. Өөрийнхөө атаархалтайгаа ингээд ажиллахад анхаарал хандуулахдаа бид нар яаж юм гэхээр би одоо хүнд атаархаж байдаг аль эсвэл өмнөөс нь баярлаж байна. Атаархлын эсрэг нь юу вэ гэхээр баярлах ийм зүйл болж байгаад нь одоо юу ах вэ? Одоо баясах гэж хэлж байна л да. Тэгээ атаархлыг 7 чиглэлээр өөр дээр ажиглаж болно. Мөн та нар өөрснөө бүр ингээд төгс ингээ анзаараад ажиглаад ингээ ангилдаг болох юм бол бүр ингээд нэмжиж болно. За гаднах байдлаар нь гаднах төрхөөр нь гэж байна. Тэгэхээр энэ дээр яаж яах вэ? Би өөр хүмүүсийн гаднах төрхийг өөртөө хүсэхгүйгээр бахархах. Гэж эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр ингээл эмэгтэй ингээл өөр ингээд гоё хүнийг ингээ харахаа. За энэ нь бинж гоё нүсэн ч тийм байна. Нүр царай нэм байна. Одоо хоцгод нар нэм байна гэдэг гоё байгааг нь харснаа дотроо гэд ингээ нөө атаархал төрөх юм бол ингээ шүүмжлэх сэтгэл ингээ давхар орж ирж идэг. Тэгэхээр яг тэр орж ирсэн тэр бүр 7 секунд ихтэй ингээ нэг тэр цөрөгийг анзаарч яг бодол дээр анзаарч чадах юм бол бид нар тэр нэг таагүй мэдрэмж рүүгээ орохгүй юм гэсэн үг шүү. Аль эсвэл та нар баярлна гэхээр дүр төрхийг өөртөө хүсэж байна уу? Өмсөн хуцаар нүүр царай би гадна байдлыг өөртөө хүсэх нь ингээд өөртөө атаархал байхгүй тий. Манай анги одоо тэр тийм байна. Би яг тийм юмтай олмоор байна. Тэр надаас илүү хөөрхөн байна. Би одоо тийм бишээ гэдэг ингэж яхтай яаж ингээ харьцуулалтаас орж ирж байна. Гэхдээ энэ зүйл донд бид нар ингээд би атаархлаа гэдгээ хэлдэг байхгүй тий. Одох тусам уур хүрээл ингээд хямраал ингээд бүр шүн унтаж чадахгүй сэтгэл тавгуудагч байж болно. Тэр зүйлийг өөртөө авахгүй бол би доогуур юм шиг би арай нэг хүн биш юм шиг арай л нэг тэ бусдтай ингээд нэг харьцуулагдаад байгаа юм шиг тийм мэдрэмжүүд бодол төрж иж болно. Энэ бол ингээд атаархлын нэг хэлбэр байна. Доош хийж муулах нь бол шүүмжлэл юм байна. Тэгээ одоо ингээд юм шүүмжлэлж ингээд айгүйх гарч штэ. Тэгээ шүүмжилж юмнаас гарсан бай гэхээр атаархлаас гарсан биш. Тэгээ дараа нь ингээд уур бухимдал болж иж та магадгүй. Та нар энийг хаашаа явж гин гомдол болж тарж иж болно. Одоо жишээ нь ингээд ээж аав нэг хүүхдээ нэг гоё хувц авсан чи нөгөөдөгтөө авч өгөөгүйсэн чи та нар надаа авч өгөөгүй штэ гэдэг ингээд гомдж иж болно. Тэг ингээ хаашаа ч ингэж натархалж ингээд нэг айгүй салаад гэх юм бол айгүй дэм чухал орцсон байгаа байхгүй. Тэгээ тэрнийг ингээд бид нар анзаардаг гэсэн. Тэгэхээр атаархал болон ингээд бахархал бол хоёр өөр төвшөнд байгаа.
хоёр өөр мэдрэмжийн төвш. Харахаж баярлах нь та ийм зүйл боломжтой юм байна. Ийм сайхан одоо нүд хүсэг байдаг те ийм гоё одоо байдаг ч юм уу те ийм гоё нууц өнөр байдаг юм байна гэдэг ингээд зүгээр л тэрийг ингээд өхлийн зөвшөөрч ийн гэсэн үг. Нэг нь одоо сүрэг дээр байна, нөгөө нь ямар вэ? Нэрэг дээр байна те. Аль дээр төвлөрхийг таны нүд юу хараад юу бодоод байна те тийм л болж байна гэсэн үг шүү. Нэг та нар ингээд өөр ингээд анзаарах юм бол өөрснөөхөө ингээд өнөөдөр ч юм уу те хэд хоногийн өмнөх ч юм уу те ямар байсан ингээд та нар ингээд нөгөө нэг санах гад үзтээ тийм жишээ байна уу? Хуваалцахаар тийм жишээ байна уу? байна уу ярьж байна уу? Одоо нөгөө энд нөгөө хүмүүс унтчихлоо би гэсээ хараад амжуулаад тачих. Би нэг тэрийг бас өөрөө би натаахал юм болов юу юм бол гэж бодоод өнгөрсөн л дөө. Яагаад би ингэв гэл. Ер нь бол ингэ нөгөө сая сонсож байхдаа жижиг харьцуулах гэдэг юм байгаад байсан. Тэгээд тэрэн дээр болохоор миний хувьд нөгөө өнгөрсөн рүүгээ эргэж ороод хүмүүсийг өөртөө жишээ ч юм уу эсвэл нөгөө өнгөрснөө хараад сэтгэл наагаар ингээд би яагаад юм бэ? Одоо надад тохиолдоод байгаа шийдэгдэх асуудал ахгүй надаас хамаарахгүй. Одоо миний нөгөө хүмүүстээ холбоотой ч гэдэг юм уу. Тэнгүүд би нөгөө хүүхэд ингээд жоохон Монгол ингээд нөгөө тустай байгаа тэгээд жоохон тэгээд ингээд жоохон хацдаг хэмээд ингээд штэ. Тэнгүүд ингээд хажууд нөгөө багш нөгөө гоё юм ингээд ярьжсэн. Яг нөгөө би хажууд юм хүүхдээ аягүй сайн хүмүүжсэн гэсэн чинь тэр ингээд голроо зурж орж ирээд байгаа аахгүй бүр аягүй нийттэй. Би нөгөөх нь нөгөө хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй юм шиг санагдаад ингээд байгаа штэ. Тэгээд нөгөөх нь ингээд би тэгэл юм хямраад явцсан л та. Тэгээд ингээд орж ирэл ингээд байсан. Тэгээд яац угаасаа үний юм чи яах вэ те. Тэгэл хүн бол мэдээд байгаа тэр юм те. Аюу юу гэдэг юм бэ? Тэр нь жоохон хямарсан. Тэнгүүтээ ер нь бол нэг одоо гоё хүүхэн байдаг. Одоо гоё за идэгтэй цагуугийн төрцөг гэдэг юм янз бүрийн хүмүүс тэрийг бол би нэг өөртөө тийм байх гэдэг яах юм угаасаа байх юм нөө ирэх юмны хэрэгтэй угаасаа би өөрөө нөө хүсэхгүй болохоор нэг гэдэг юм би хачилбал өгдөггүй. Яга юм байгаа сайхан хүмүүс сайхан гэдэг. Тэгээд тэгээ яг тийм их жоохон эмзэг юм дээр ингээ харьцуулт ингээд харьцуулах гэсэн нөгөө хажууд ингээ яриад хаар багш харьцуулт хэлээл гэж бодоогүй л ах тий. Яг ингээд яг ингээ надад тэгж орж ирээд байсан. Би тэгээ бүр ингээд зүгөө ороод байгаа юм хэцүү. Тэгээд яг амарсан. Тэгээд тэр үед яагаад одоо за жишээлбэл ингээл нэг миний одоо багш энэ 10 жил багш тэргээд яриад байгаа шүү дээ. Тэрийг бол дандаа бүр ингээд анх танилцахаас эхлээд ингээд ер нь олон 10 хэдэн хүн байгаа. Тэгээд 2 3 баг өөр ингээд ярьдаг татдаг хүмүүдээ л яриад байдаг. Тэнгүүтээ нөгөөдөл нь янз бүрийн ажил хийсэн хүмүүс байгаа тий. Тэгээд тэнгүүт ингээд ер нь бол яг ингэж хүн дээр нь онож ярихгүй мөртөө зарим нэг нь ингэж яриад бичсэн ч юм уу. Тэгж мэгэл яхаар би боддог. Энэ хатаад л гэдэг юм болов уу гэж ингээд бодсон. Тэгээд бас юм юм уртад нөгөө энэ хүн ятагаад өөр хүн одоогээд сургуулийн хураал цуглаан ингээл өөр хүмүүсүүдийг одоо тий би бах өдөр тий өөр царайгаар тий одоо чадвараар ингээд магтж яхад тэр одоо талд нэгдэж уусаж ороход ямар арга зам бэ гэхээр чи бид нар хатахад орчих штэ тий. Тэгэхэд ийм зүйл байгаатаас хамтдаа ингээд бахархах гэсэн үг байна тий. Тэгэхээр өөр хөдөөс бид нар хэлж чаддгүй байхгүй юу? Хөдөөс ингээ бодож чаддгүй. Манай багш мэдрэмж авч чадахгүй шүү дээ тий. Өөртөө гоё ингээд гоё мэдрээд гоё юм ингээд яадаг. Манайс олоор яхад энэ үнийг хин шиг мэдрэгдүүлээд байгаа байхгүй ингээд одоо бас чи нэг тийм хүн шүү дээ гэд хэл нэг ашигтах үг болохгүй ч байгаа юм шиг санагдаад ингээд өөрийгөө аюуд яг тэр үед нөө сул доороо мэдэрсэн гэсэн шүү дээ. Ингээд надад тийм хүн мэдрэмж төрөл тий. Би чи уг нь бол ийм хүн биш шүү дээ. Би чи бас зөндөө ингээд намайг сайн мэддэггүй юм байна багш. Би зөндөө л ингээд хийсэн ярьсан хэлсэн бүтээсэн юмтай тий. Тэр болгоноо би хэлж яриад байдгүй. Одоо нэг ингээд би заавал тий галамгүй. Гэтээ ер нь бол энийг би энэ хүмүүсийн талаар энийг зөндөө сонссон энийг өнөөдөр ярих шаардлага байсан юм уу ч гэдэг юм уу ингээд дотор ингээд
алан болчихжээ. Энийг яг ажиглана. Бидний тип одоо нөгөө болоод гэдгээ бараа багш сануулж байсан. Одоо жишээ би нэг сургуулийн агш сургалтад суужсэн чинь надаараа навч тэгжсэн. Тэгээ та нар одоо ингээд нэг хичээлүүдээ ингээд дөрвөлээд ингээд постуудаа оруулаад тэгээ танилцуулга бүжээнүүдээ тэгээ сургалтуудаа ингээд зүгээр хийгээд үйлдэл хийхэд л нөгөө ангийнхан чинь ингээд зарим нь хийгээд эхэлсэн. Яалт зүгийн төвшнгөөс шалтгаалаа зарим нь хийгээгүй байхаар яадаг вэ гэхээр хийгээгүйнийх нь дотор нь ингээд савиа хатаархал төрж ирэн шүү. Бүр амар ингээд бүр яагаад би биш юм бэ? Яагаад энэ ингээд нөгөө сургалтаа одоо пост оруулаад сургалтаа зарлаа. Тэгээд ингээд видеого оруулаад тэгээд ингээд ихнийхээ мөнгө авч яхад яагаад би биш юм бэ гэсэн юм нэг жоохон ингээд нөгөө хатаархал тадартай ингээд бүр ингээд төрвэн шүү. Тэгээд тэр үед та нар ерөөсөө цаашаа явж чадахгүй гарцгүй болж байгаа шүү. Та нар яагаад гэвэл энэ хатаархал чинь та нарыг ингээд дотроос чи ингээд идээ тэгээд та нар ингээд үйлдэл хийж чадхаа болчдөг. Тэгээд та ингээд тэнцэлтэй л гэдэг өөр хүмүүсүүдээ гоё ингээд үйлдэлүүдийг хараад би яагаад чадахгүй юм бэ гэж яхта та нар яах ёстой вэ гэхээр дөрвөөс ч гэсэн одоо тэр нэг ингээл те үйлдэл хийгээл ингээд яасан үстэй гэд баяр хүрээ чидээ ингээд юу чи юм байна тийм байна гэд өөрсдийнхөө бодол мэдрэмжээ хаалцаад ингээд бичээрэй гэдэг ингэж хаад би яг өөрөө асамжаарч байсан. Би нэг хийгээгүй бааш чи ямар хурдан төргөө ингээд шууд хийж ийна гэл те тэр ч одоо хэдэн жилийн өмнө шүү дээ те тэгэхэд би ингээд дотроо босооч байгаа байхгүй. Надад энэ атархал төрж ийн гэдэг би хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд даар нэг бичээл баяр үргэнд чи юм сурлаа бидлээ гэл ингээд дараа нь ингээд бичих нүгдсэн ингээд амар болоод эхэлсэн. Бүр ингээд хүн болгоныг ингээд хүлээн зөвшөөрөөл магтаал тэгээд тэрнийг олж хараад ингээд яваадсэн чи дараа нь амар болчихсон. Тэгээд бид нар энэ нэг бүх зүйл дээр энэ чи ингээд ягаад бизнесийн асуудал вэ гэхээр бизнес дээр ихэндээ ингээд яг адилхан чиглэлээр гэхэд нэг нь амжилттай нөгөө нь амжилтгүй байгаа ч юм уу ингээд нэгээд өөрсдийнхөө за эдгээр илүү ингээд авчин да эдгээр юм байна даг ингээд харьцуулаад тэгээ нэг дотор нэг сонирн болж байл да нэг тэр атаархал ороод ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Тэгэхгүй бол яадаг байна. Тэр нөгөө орж ирж байгаа нөгөө мөнгөөсөө таашаал мэдрэх болчихдаг. Миний тэгээд энэ жоохон ямарсан юм шиг санагдчих шүү дээ. Айгүй амар атаархсан юм байна. Тэгээ атаархлаа хүлээн зөвшөөрнө. Амар нэг үнэхээр зориулаад би амар гүцсэн юм шиг байгаа. Амар сайн болохгүй гүцсэн юм шиг байгаа. Тэгээд юм одоо юу гэдгийг нөгөө тэр юмд чи ингээл 2-3 удаа ингээд өөрөө юм ийгээл дунд нь ингээл ороод гэсэн чинь би нөгөө нэг жоохон хүсв их юм хүлээсэн юм аа тийм. Тэгээд өөрөө намайг ерөөсөө хөндлөө хүч юм шиг тийм би нэг үнцний хүч юм шиг нэг мэдрэмж аваад. Гэтэ яг сүлт нь бодсноо би өөрөөсөө ицсэн гэдэг. Тэгээд яг тэр үеийнхээ мэдрэмжийг би нөгөө ойрхон байд менежертэй бичгүүтэй маргааш нь жоохон юм байна. Нөгөөдөр нь тэгээд нөгөө би тэр энэ юм зүгээр хамаагүй бичээл яваад байгаа та намайг энд ингэж байгаа мэдэхгүй байгаа. Тэгээд цаанаа би нэг юм сонирн болчихж байгаа байхгүй юу? Одоо яасан ингээд хүлээн зөвшөөрж эхэлж байна. Нэгэд нэгсэн чи одоо бол багш тэгээд хүн алдаа яах вэ тэгээд эсвэл үгээ өөрөө тэгж ямар санагдал цаад өмнө өөрөө дотроосоо тэгж ярьдаг тий. Эсвэл намайг улам хорцсон байж магадгүй гэж бодсон. Албаар намайг сонгоод энэ бас намайг гачны дараа хамгийн сайн байсан гэсэн штэ таны гэдгийг байсан. Халаас ирээд 2 ч удаа энэ 9-7 хоногтой нэг юм хийгээгүй мах би нөгөө гişүүдийн хоролцоотой гэж нэг удаа нөгөө даага хийдгээд хамт заагаад нэг удаа мандадаага яагаад ингээд нөгөө аюу хоролцоо сэтгэж нагараа аюу гоё ийцэн гэсэн болохоор би аюу гоё төгсөлтөө их гэж бодлоо байжсэн чинь жоохон ингээд автом мэдрэмж авчаа нөгөө чинь тэгээд хэсэг өөрийг амар өмнөсөн юм шиг байлаа шүү дээ амда ичмэр гэнэ би одоо гайг байгаа би ойлгосон. За нөгөө нэг фэйсбүүкээр ингээд сонсож байгаа хүмүүс асуултууд энэ бас нэг жараад үзэж байгаа юм байна шүү дээ. Сайн байна уу? Яаж болох вэ? Бичиж болно шүү дээ. За сайн юу шинээр
орж ирсэн үү те? Тэгсэн. Тий. Аа. Миний хувьд болохоор одоо яг энэ атаа Ягд гэд орж ирээгээд одоо зөрөглөө. харин сайн энэ пост хараад атаархал гэдэг бол сөрөг мэдрэмжээ. Атаархал цагаан гэж байхгүй гэдгсэн чинь тэгээ энэ постыг уншсан чинь харин надад дийлэнх нь байж таарад Хүлээн Тэгээд- зөвшөөрөд орж ирж байгаа гэдэг чинь одоо юу штэ ингээд хүмүүс чинь хүлээн зөвшөөрөд орж ирж байгаа гэдэг чинь ундаг байх гэсэн. тий. Тэгээ гаднах байдал гэдгсэн чинь одоо би өөрийнхөө одоо шүднүүдэнд нэг тийм нэг сэтгэл хангалуун байдгүй байхгүй юу. Тэгэл нэг гоё ингээл гоё инээсэн охтуудыг харахаараа гоё шүттэй юм аа гэдэг цаана ингээ хатаархдаг. Тэгээд бас энэ хүмүүсийн ур чадвар дээр гэдэг юм бол манай нөхөр ингээ надаас арай илүү боловсрол өндөр гайв толгойтой байхгүй юу. Тэгэнгүүт өстө толгойтой шүү айгүй ингээ их юм итг юм аа гэдээ бас нөхөртэй хатаархдаг байгаа байхгүй юу. Тэгээ өөр хүмүүс Таам биш бол ингээд чи юм аа гэдэг ингээд хүлээн зөвшөөрж байгаа боловч тий. өөрийгөө харьцуулаад би биш гэдэг ингээд бас ингээд зэрэг яваад байна энэ хоёр юу. Одоо тэгэхээр нөхөртэй хатаархаж байгаагийн нөгөө тал нь өөрийгөө голж ийн л гэсэн үг л дээ. Ур чадвар муу байна гэж доош нь оруулж ийн л гэсэн үг. Уул нь яг саяны өвчөө гэдэг нэг чи мундаг юм аа сайн юм аа гэж захтай би тэрнийг хүлээн зөвшөөрөөд магтцсан байгаа хгүй магтаал ингээд өчөөд ягаад тэр доор нь ингээд мэдрэмжийн төвний төлөө баярлж байгаа биш ингээд өөрийнхөө мэдрэмж ингээд таг өрөө орчод байна. Энэ хоёр яаж зэрэг оршиж чинь Гэхдээ харин тий. Мундаг юм аа гэ нөхрийнхээ талд очихоор мундаг юм аа нэрэд айгүй толгой сайтай шүү гингүүтэй. Өөр дөрөө харьцуулчин гутаа чич ур чадвар хүүдээ муу даа гэдэг ингээд хоёр өөр биеийн дээр л ингэж авчирч мэдрэмжинд яагаад байгаа юм уу? энийг бид нар ингээд хүлээн зөвшөөрөл өгнө гэдэг чи би өөрийгөө ингээд нөгөө нэг харьцуулахгүйгээр өгч юм гэсэн үг байхгүй чи мундаг одоо ийм ур чадвар юм сайн байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг тэр хүний онцлог тэр чадварыг л одоо хэлж байна. Тэрнээс яг энэ дээр ингээд өөрийгөө доошоо их юм өөрийгөө шүүмжлэх тал руу орохгүй болохын тулд тэр нөгөө мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөд анзаараад ингээд ажиглана гэсэн үг шүү дээ тий. Тэгэх бол бидний нөгөө энэ хүлээн зөвшөөрөл тэр хүнд ингээд баярлсан л өгнө гэсэн үг шүү. Бидний ингээд нөгөө хүмүүстэй ингээд мэдрэмж би хэлжсэн шүү дээ эчнэрийн мэдрэмж чадвар халдварлагддаг гэдэг яг тэр шиг одоо ингээд бид нар өөр нэг хүүхдийн танаа хүүхд юм мундаг юм аа гэдэг дотроо манай хүүхдийн биш юм аа гэдэг ингэж бодож яг харьцуулахтай адилхан байхгүй. Миний мэдрэмж нөгөө хажууд байгаа хүүхдэд би энэ хүүхдтэй гэж мундаг юм агч чад би тийм биш юм байстай гэдэг тийм зүгээр хэлээгүйс ч гэсэн гэдэг нөгөө мэдрэгтэй байдаг шүү. Ямар санагдаж тэр одоо үнэн байна. Багш би ярьж болохоор нөгөө нэг найзууд ч юм ингээ ойр дотны хүмүүсийн тэр хатаархлын энерги нь бас ингээд амар хүнд мэдрэгддэг шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд нөгөө нөхөрлөлөө ч юм уу нөгөө нэг өөр амьсгалыг ингээ эвдэхгүй тулд тэр хүнд бас ингээд нэг юм амжилттай одоо болж байгаа бүтэж байгаа юм аа бас нэг ярих ёсгүй ч юм шиг бас нэг тийм уур амьсгал үүсдэг хэвгүй. Яаж мэдрээд энэ дэр атаархачаар гэдэг яаж мэдрээд Харин тэрийг одоо яг яаж мэдрээд марцсан царай маранаас мэдрээд байгаа юм. Нэг их аим үгээр бол хэлэхгүй байх шүү дээ нөө атаархаж байгааг юм чөө. Үгээрээ за би чамд тийм байх шүү гэж хэлэхгүй мөртлөөсөө яг тэр хүний ингээ надад гаргаж байгаа юу нь болохоор хандлага нь болохоор нэг за атаархаж юм да гэдэг юм ингээд мэдэгдчихэ. Тэнгүүтээ ингээл нэг аз жаргалтай дуугүй идэл нэг үг байдаг штэ тий. Жаргалтай байгаа болоор дуугаа бай, нууц байч билүү. Тэгээ тийм байх ёстой ч юм шиг бас ингээд юу байдаг. Тийм үе бас тохиолддог. Тэгэнгүүтээ ингээд дараагийн удаадаа нөгөө найзтай нөгөө болсон бүтсэн сайн сайхан юм ярихтаа ингээд нэг хагасыг ярьдаг ч юм уу. Одоо тэр хүний тэрнийг юм хөндчихгүйгээр ярьдаг ч юм уу нэг тийм байдалд ороо тэгээ харилцаа бас жоохон тийм нээлттэй биш болдог. олон чөлөөтэй нээлттэй ингээд томглог ингээд балангүй ярилцмаар байдаг тийм.
бэлэн далангүй ярилцаад ингээ айтайхан олон жил харилцсан байж итл ингээ надад нэг юм амжилттай юм болонгууд нь тэр найзаасаа би атаархлын тэр энергийг мэдэрчингүүтээ тэр хүний атаархлыг дахиж хөндөхгүй тулд нөө дараагийн харилцаагаа арай нэг юм бүрхэг ингээ хагас дутуу ийм нэг тиймэрхүү болгодог. Их гэж байгаа байхгүй өөр хүмүүсийн одоо нөгөө нэгтэй атаарх өөр хүмүүс атаархаад бусдын одоо ололт амжилттай одоо жишээ нь хоёртон тэгсэн байж тээ ур чадвар дадал тэгээ шагналаа тэрнээс өөдөө шагнал урамшуул магтаал авсанд нь нөгөө нэг баярлж чадахгүй байгаа төлөө бид нар хариуцлага өрч чадахгүй гэсэн үг байхгүй. Зүгээр та өөрөө баярлаад өөрийнхөө баяраа бусдаа хаалцаад тэгээд та нар ч гэсэн бас ингээд юм болно гэдэг ингээд тэ тэр итгэлээ тэр дэмжлэгээ тэр харж байгаа өнцгөө ингээд дамжуулаад л юм гэсэн үг байхгүй. Өөрийнхөө энерги дээрээ өөрийнхөө мэдрэмжэн дээрээ төвлөрөөд нь хүчээ атаарах чахта өөр хүмүүс атаарах чандаа гэд тэднэрээ ингээд ингэж бодож байгаа их гээд бодоод тэр нөгөө энергийг мэдрээд ингээд төвлөрөөд байхаар бид нар өөрийнхөө анзаарах болж. Өөр санагдаж байна. Ингээд нөгөө миний энерги өөр хүний энерги. Би гэхдээ яг нөгөө би бас тэр атаархлыг мэдрээд байгаа гэдэг чинь би өөрөө атаархдаг л болж таарж байгаа байхгүй. Тийм болохоор би тэр ингээ галс ингээ барьж аваад байгаа ч юм уу. Тийм галс барьж аваад хүлэн зөвшөөрөл. Тэгээ бид нар ингээ нөгөө нэг атаархснаа ингээд барьж аваад нөгөө нэг хүлэн зөвшөөрлөг би нөгөө сургуулийн шалж байхдаа ингээд дорн бичээд ингээ өгч ийн гэсэн тэр үйлдэлийг хийдэг байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар үйлдэлээрээ хийгээг болохоор тэр атаархлаасаа гарч чаддаггүй дотроо илдэг ч юм уу тэр хүндээ илдэг ч юм уу ямар нэгэн байдлаар би нэг анзаарчлаа би нэг ингээд өөрчилж байна гэдгийг хэлээгүйгээсээ болоод бид нар нөгөө тэрнийг дотроо ингээд нөгөө олон атаархлууд өөрсөлгөөд тэгээд нөгөө уур бухимдалтай гомдолтой хүн болоод яваад байдаг шалтгаан энэ ч айгуугой сонирхолтой сэдв байхгүй атаархал дараа нь би та нар шүүмжлэх гэдэг сэдвээр орно заа. Дараа нь баяацтай та нар ингээд нарийн зүйлийг ингээд хэлсэн чи та нар жишээн дээр ингээд харуулж байгаа зүтэй тийм. Хөөж болохоор өөр хүмүүст одоо хэлсэн ч гэсэн миний дотор ингээд зөрөө гараад байна гэж зүтэй. Тэгэхээр зөрөөгөө бас ингээд хүлээн зөвшөөрөөд дотроо ингээд хэлээд үзэн. Тэгээд бид нар хоёр дээр нь ур чадвар дадал дээр атарах чинь байна. Тэгээд гурав дээр нь болохоор өөр хөөс урам зориг нэг ингээд мотивацтай урам зоригтой эрчтэй хүн биж ах зарим ингээд унжиж нэгэд бид нар ингээд өөр хүмүүсүүд эрч хүч энерги тэрнийг яаж ашиглаж чинь яаж амжуулж чинь гэдэгт нь бол яаж яах гэхээр атарах ч байгаа байхгүй тийм. Тэгээд артай бидний эртээ тийм гайхалтай хүн байдгийг биширч тэр үнээс сурах боломжтойд нь баярлна гэсэн үг шин. Би нөгөө нэг багштай ажиллаад тэгээ бас өөрөө юм уншаад тэгээд нөгөө нэг дотроо нөгөө сөрөг байсан ч гэсэн те за би атаарах гэж байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэгээд нөгөө атаархлынхаа мэдрэмжийг мэдсэн болохоор бас тэрийг ингээ хөврүүлээд ингээ цаашаа явуулчихгүйгээр ингээ жоохон атаарах чиглэж байгаа сурж байгаа юм. Тиймэрхүү. Тэр загш сурж байгаа өөрийгөө хүлээн зөвшөөрөөд би өдөр ийм амжилттай байлаа гэдэг ингээд дэвтэр бичиж тэмдэглэж авчиж болно. Чигээд хөвний хөгжил гэсэн үг шүү дээ тийм. Тэр өөрийгөө дотроос үздэг энэ одоо жишээ нь энэ хүн байлаа гэх юм бол одоо шүүмжлэлтэй одоо өөр атаархад хүнийг би яаж нөлөөлдөг аль хэсэгт нөлөөлдөг гэдэгтэй одоо Луиза хийж үзсэн нэг ч өөр номнуудаас өнтер ингээд уншиж мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэрийг атаархлаа ингээд юу ч айгүй тийм ингээд дотроос ингээд янз бүрийн ингээд нөгөө би нөлөөлж байна гэдгээ мэдэх юм бол энийг яагаад хийх хэрэггүй вэ гэдэг шалтгаан олж иж болно тэндээс. Тэгээд харилцаан дээр харилцаач айгүй том одоо айгүй штэ тэ асуудал болж штэ тэ би өөр хүмүүсийн харилцааг харах үедээ одоо тэр одоо их нэг нөхөр ч юм уу тэ ээж хүүхэд ч юм уу тэ дарга захирал ч юм уу өөр хүмүүс харилцаа хандлагыг хараад өдөр ямар гоё харилцаа хандлагатай юм манай тийм байхгүй штэ гэж бодохороо бид нар атаархачдаг гэсэн үг шүү.
Тэгэхэд үнийг өөртөө хүсэхгүйгээр баярлна гэсэн үг шүү дээ. Бидний яадаг вэ гэсэн багасаа тэр хашааны тэр одоо дундад Лувагийн одоо хүүхдүүд нь ямар сайн байна. Эсвэл тэрний ээж аав нь ингээд хүүхдүүдээ ямар гоё харьцаж дэмжиж уран зориг өгч байна гэд ингээд бодохороо бид нар тэд байгаа одоо нэг цаанаага тэр нэг ягаан байшинтай айгуу гоё байгаа тэдний хүүхдүүдтэй айгуу гоё хүмүүжлэлтэй гоё байгаа ээж аав нь айгуу гоё харилцаад байх. Би тийм л болмоор байна, тийм л газар очимоор байна гэдэг ингээд нөгөө нэг багаас өсөж мөрөөдөг ч эсвэл өөр хүмүүстэй тийм зүйлүүдийг хараад ингээд дотроо надад байхгүй гэдэг энэ зүйлүүдийг ингээд ургуулад бодоод байх тусмаа тэрэндээ ингээд тэр намайг татгалаа намайг шигдэжгүй ороод байна гэсэн. Тэгэхээр энийг одоо хүсэхгүйгээр яаж барилцах вэ гэхээр эхлээд энэ төрлийн байгаа юм байна. Манай ээж аав надад ингэж хэлж ирсэн байна гэж та нар санах юм бол тийм жишээнүүд айгүй их байгаа шүү дээ тий. Мэдээж үргэлж нөгөө тэр айлын хашир илүү гоё том илүү гоё зүрхэж илүү гоё тий нөгөө нэг баяж юу тий илүү гоё язралтай ингэж янз бүрээр харагдчихж болно. Гэтэ одоо байгаа өөрийнхөө харуулцуулах юм бол би одоо энэ байгаа нөхцөл дээр би хамгийн гоё язралтай хамгийн сайн байгаа хэрэг гэхээр одоо байгаа зүйлээ хүлээн зөвшөөр гэдэг дөрөвөр дээр эцсэн чи тэр чи энийг зааж өгч байгаа байхгүй яг энийг зааж өгч. Би яг ийм сайхан харилцааг өөртөө маш их хүсэж байд өөр хүмүүсийн харилцаа ойлголцсон намайг баярлуулдаг атархаж эхэлдэг болоод өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөр дээр өөр эжигэд өөр бодол төр төлөвлөж чинь гэсэн үг шүү. Тэр итгэл үнэмшлийг олоод сонгоод тэрнийг ингээ хүлээн зөвшөөрөөд ажиллаад өөрчилж ийн гэдэг чинь айгүй том твшил гэсэн үг. За тавдад явж ирэхээр ухаан тэ одоо юу ухааны одоо чадвар ч эсвэл өрөвч сэтгэл ч үү тэ одоо өрөвч нэгүүлсэн сэтгэлтэй тэг хүмүүсэд гэжтэй тэ би босод хүмүүс шиг ухаан өрөвч сэтгэлтэй байхыг өөртөө хүсээд татархдаг уу? Эсвэл би тийм хүмүүсийг эргэн тойрондоо олж хараад баярлдаг. Бид нар эргэн тойрондоо одоо тийм хүмүүсүүдийг ингээ миний хүсэж байгаа чадварыг эзэмшсэн тийм хүмүүсийнхэн бол бид нар тэр хүмүүсүүдийг ингээ хараад байсаа дагаад гэдэг шиг те энэ чи юм биш үү гэдэг ингээ хүлээн зөвшөөрөл өгч явахдаа бид нар энэ натаархлын хорт одоо жатаас ингээ болтроод ингээ зогсчиход гэсэн үг шүү дээ те. Тэгээд энийг одоо нөгөө нэг өөр хүрээлэлд ортог гэсэн үг байхгүй ядвал дандаа ингээд дэмжээд ингээд одоо баярлаад байсаад байдаг хүмүүсүүдээ эргэн тойронд байдаг хүмүүсүүд нь адилхан бодол мэдрэмжтэй адилхан тийм нэрхтэй хүмүүс болчихдог. За тэгээд 6-д нэгэд зуршил болон зам төлөв гэдэг зарим магад одоо нөгөөтэй зуршил гэхээсээ илүү дадал гэж хэлж болно. Айгүй тийм гоё дадалтай тий айгүй зөв бод төлөвтэй хүмүүс ч айгүй их байдаг тий. Гэтэ би яг өөдийг өөртөө хүсэж атаархдаг бол жишээ нь хин нэг өдөр бүр одоо ингээл айгүй гоё гэдэг ингээ хийгээд байна гэхээр ингээл одоо пост оруулаад ах юм бол атаархалтай энэ одоо ямар гоё юм бэ тий ямар гоё юм бэ гэдэг ингэж яхтай ээж бид нар нөгөө нэг тааш орчод. Эсвэл бидний орон зайд гайхамшигтай хүн байдаг юм. Би тэр хүнээс сургаламжтай гэдэг баярлж байхдаа би тэр нөгөө нэг яаж байгаа хгүй бид нар өөр хүнээ ингээд сайн зүйлээд онцолж тэмдэглэж байхдаа за ингэж асан үгүй эсрэгээр бид нар өөр хүмүүстэй ямар зүйлээ ингээд нэг шүүмжлэгч юм атархаад те ингэж байхдаа бид нар хэдэн хувийн тэр хүний муу зүйлээ авдаг гэж бодож байна. 100% юм болов? Бүтнээр нь авд юм болов 100%? 100% баярч тэрдээ ойролцоо 90%-ийг нь авчдаг. Бид нар тэр үеийнхээ гэдэг болол дамжаа бүх зүйлээ харах тэрнэзтэй байх юм бол мэдрэгтэй мэдрэмжтэй байх юм бол тэр үеийнхэн 10% нь авдаг гэсэн үг шүү дээ. Ерөөл ингээд бид нар дээр ирж байгаа. Тэгэхээр стахи ингэж илүү хэлжиж тэр 90% алдсан юм дээр хурж ийн гэсэн үг байхгүй. Бидний хамаг тэр мата харахад уур бухимдал бидний ингээд амьдралын туршид хийсэн тэр ингээд нөгөө цоглуулаад байгаа сайн ингээд өгүүлдэл бодол мэдрэмж маань яадаг вэ гэхээр шатаад байдаг гэсэн үг шүү дээ. Шатаад дуусаад алга болоод бид нар ингээд нойлолчод дахиад нэг сайн үйлүүд хийжээж тэр нэг өөртөө ингээд сайн одоо боломжууд сайн ингээд нөгөө нэг аз хэмрүүдийг дуудаж дагуулдаг гэдэг шиг юм болж байна. Хэрэг гэдэг нэг маш их хичээл чармалж харж байгаа зү бидрээс өөрөөс
Тэгээ үр дүнд одоо хүмүүсийг одоо ингээл эхлүүлдэг хүмүүс байна, үргэлжлүүлдэг хүмүүс байна. Ингээд тэгээд дуусгадаг үр дүнд нь хүрдэг хүмүүс байна. Тэгэхэд энэ өөр хүмүүсүүдээ үр дүнд нь ингээд татаарах нь гэдэг чинь та нар ингээд анзаарах юм бол байж би босод хүмүүсүүдээ үр дүнд нь баярдаг. Аль эсвэл би сэтгэлийн хувьд бятаархаж үнэн болоос ингээд дотор ингээд нэг сонирн болоод гаараад энэ яагаад ингээд доош хэмээр санагдаад ганцаараа айгаа босодтой нийлээ тэрнийг ингээд муулаад явдаг ч юм те. Яагаад надад энэ зүйл байхгүй, яагаад тэр байх ёсгүй байсан бэ гэж ч юм уу те. Өөрөөс асуугаад л энэ нэг бодлоход орогт ороод хараа чинь тэр ингээд жижигхэн байсан том байсан ч бид нар ингээд хямраад нөгөө нэг болон сөрөг зөвлөмтийг аваад идэв шүү дээ. Ерөөсөө л хоёр арга гэсэн үггүй шүү дээ. Нэг бол та атаарах, нэг бол та баярлна. Атаархаар сэтгэлтэйг ажиллахын тулд та нар саяны энэ одоо хэлжсэн 7 чиглэлээр өөрийгөө өдөр бүр цэгмэж дугна гэсэн үг шүү дээ. 10 оноогоор өөрийгөө дүгнэх. 10-д одоо би өнөөдөр чадсаа би одоо энэ зүйлийг барьж аваад анзаараад тэгээд өөрчилсөн. Тэгэл одоо нэг дээр бол та атаархалтай би хавцсан анзаараагүй нэг мэдсэн чи тэр хүн айгуугүй харагдаад тэр зүйл нь ингээд яагаад энийг авах хэвээр энэ чи одоо юм байж тийм байжээд авчлаа гэдэг ингээд доошоо орсон тэр өөрийгөө ингээд бичиж хүлээн зөвшөөрөө дуучлаа тэгээд шинэ ингээд бодлын өрөө суулгаад энэ дээр чигээ бүр ингээд атаархлаа эсрэгээ бяцлахад байдаг шүү дээ. Тэгэхээр яг атаархлын нүд бодол сэтгэл одоо сэтгэлд одоо ингээд хөвшил ингээд бүр сүрэг ингээд муу зуршил болцсон бол гарах нь бол бас маш хэцүү байдаг шүү дээ. Атаархлаас одоо салах юм бол юу дүрдэг вэ гэхээр амар амгалан дүрдэг байна. Амар амгалан таныг дагаад байдаг. Атаархаж байгаа сэтгэлээ ажиглах үед тэмдэглэх үед одоо гарах боломжтой. Энийг одоо бүр энэ моделлоор өгчүүлгээр чи ингээд дэвтэр дээр өдөртөө 6 удаа тэмдэглэж яж болно гэх ингээд хэлцдэг. 2 цагаар чи өөрийнхөө аль нэгэн зан чанар чадвар энэ дээр суулгахыг хүсэн тэр дадлуудаа анзаараад ажиглаад тэрэн дээр ингээд биеийг өөрөөсөө ингээд тэ ингээд өөрчилнө гэж ингэж өөрчилж явахдаа бид нар яадаг вэ гэхээр бас бодлоо өөрчилж яадаг, мэдрэмжээ өөрчилж яадаг. Энэ одоо нэг хичээлж одоо манай мөнгөний харилцаа сургалтын нэг хичээлэг бодтой. Тэгэхээр бид нар ингээд миний ингээд мөнгөний харилцаа сургалтаас сонсдог байх. Багш би ингээд таныг хэлсэн зүйлүүдийг өөр үндэс энэ бүх зүйлүүдийг мөнгө дээр ингээд үзсэн чинь ерөөсөө хамаг зүйл чинь мөнгө дээр байдаг юм биш үү гэж хэлж байгаа байхгүй тий. Тэр мөнгөний сөрөг бодлуудыг зөвхөн би яаж мөнгийг өгч जैन, яаж авч जैन гэдэг энэ харилцаагаа тий одоо жишээ нэгэд бид нар ингээд банкнаас ингээд зээл авахтаа одоо жишээ нь тэгээд мөнгө авч байхдаа бид нар ямар мэдрэмжтэй энэ мэдээж баяртай тэгээд мөнгө авч байхдаа тий. Тэгэхэд мөнгийг ингээд өгч байхдаа бид нар ямар мэдрэмж нь амжистай ямар их хүтэй юм бэ гэж ингэж явж байхдаа бид нар аль дээр ингээд нөгөө буруу сөрөг шүүмжлэлээ ингээд үрийг ингээд суулгачаад нөгөө баярлж байсахгүй би эдэх мөнгийг өгч байхдаа ямар бодол мэдрэмжтэй бид нар тэр үрийг тэр бодол мэдрэмжтэй гэж суулгаад байгаа. Тэрхэлтэй одоо нартай үгүй юу? Сонирхол. Сайн тий. Нөгөө юу гэвэл мөнгөтэй хүртэл одоо нэгсэндээ хүний одоо харилцаа тэгээ дээрэс нь одоо энэ хандлага эдгээр хүртэл ингээд хамаатай гэхээр юм шиг юм байгаа таахгүй бүр. Чиг бүгдтэй холбоотой байхгүй. Ядвал би нөгөө нэг өөр хүнийг атаархаал эдийн компани илүүсээ эднийх юм бэ тийм байна гэдэг ингээд бодож явахдаа яаж юм. Ямар нэгэн мөнгө эдэрийг төлөхтэй дандаа ингээд ерөөсөө л мөнгөчээ гэдэг нөгөө харилцаа бид байг мөнгөтэй харилцаж байна шүү дээ. Дуусанд ингээд аргатай мөнгө зэлүүр дорогтойч мөнгөтэй. Тэгэхээр энэ нөгөө мөнгөний сэтгэлгээ мэнтэй одоо ингээд үр зээл авчаад ч хүртэл бид нар ингээд банк сар болгоо ингээд мөнгө төлөх юм бол тэр төрж байгаа болгондоо тэр ингээд бодож байгаа тэр бодол мэдрэмж байна. Бидний дараагийн мөнгө одоо айгүй хэцүүгээр орж ирэхөө эсвэл амархнаар орж ирэхөө тэр ингээд нөлөөлж байна гэсэн үг шүү. Хадаар идэгээ цаагаад нэг үрчлээг уушиж болох юм бол бас гоё л доо.
За өөр асуух зүйлүүд байна уу? Одоо бидний тэр одоо суулгасан одоо энэ матархлын үр ч юм уу тэр ингээд өнгөн дээр ингээд бидний хэлж байгаа ярьж байгаа бодож байгаа тэр үгөө үйлдэлээ ингээд анзаарч ажиглаж сураагүйгээс болоод гарч байгаа тэр суулгасан үр чи яг ингээд камер ахгүй тэ бидний ингээд бүх зүйл бичигдээд байна гэх юм бол камер ганцхан удаа хуруугаа одоо энчдэг төдөөд л бидний ганцхан хуруугаа энчдэг төдөөд байна штэ тэ 65 дүрсгүй бол мөр одоо бидний ингээд ухамсарт ингээд алд ухамсарт бичигддэг гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар тэр одоо ингээд нөгөө нэг хатаархлыг өөр бохимдлын сөрөг ингээд суулгаад ингээд ухамсартай хахад энэ бол маань бидэд алд ухамсарт гүн бат суугаад тэгээд ингээд нөгөө нэг жижигхэн үржин яадаг үлээ ингээд тодорхой хугацааны дөрөв ингээд мод ингээд үрж юмс болоод ингээд өрөвдөх шиг өдөр сар жилээр хэдэн 10 жилээр тэндээсээ өлдөж миллисекунд бүр гэлсхийн сэрэл гэдэг өдөр одоо тэр нь ингээд нөгөө өрн боловсрчлаа гэсэн чинь тэр нь ингээд ямар нэгэн сайн боломж орч юм байл эсвэл ингээд өөр бүхэмдэл атархлаар буцаад ирдэг гэж байгаа байхгүй тий. Бидний нөгөө хувьсар маань ингээд хувьсартайгаа би одоо ингээд яаж ажиллаж байсан бэ? Талд хувьсартай ажиллаж байсан байхад дандаа ингээд энэ бодол мэдрэмжүүд дээр ажиллаж байсан, энэ арт терапигээр ажиллаж байсан, коучинг ярьж ажиллаж байна. Энэ мэдлэгүүдийг ингээд ослуулж хагаад энэ бүх зүйлийг нэгтэл авахгүй дээ. Тэгэхээр энийг ингээд мэдрээд ингээд явж байгаа зорилгын нөгөө нэг амар амгалаа жаргал хүрэх тэр нөгөө нэг өөрийнхөө бодол мэдрэмжийнхаа эзэн нь болох амьдралынхаа эзэн нь болох тэр хохирогч сэтгэлгээсээ гарах тэр одоо дөр зураг маскен зэрэг юмээс илүү ингээд таашаа гарах гэсэн байхгүй гэдэг илүү томор дүүрнэ нам тий миний дотор атархалтай шүмжэн ингээд гондол аймаг нэг байна эдрий чи бүгдийг нөгөөсөхгүй бүгдийг нэгтгэхэд нийлээд ингээд том болохоор бид нар ингээд бүрэн дүүрэн бүгдээр ингээд ахуулж байна гэсэн. Тэрүүгээр юм нэг ховны хөгжил өөргөө танин мэдэх зүйл маань юм урт хугацааных боловчиг өөр шимэн илүү байдаг гэсэн үг л дээ. За та нар дээр энэ дээр асуух зүйлүүд гарч ирж байна уу? Эсвэл та би одоо ингээд нэг номны блог хийнэ гэж одоо өөрөө хийх юм бол нэрийг баргалж идэрч ингээд тустай хичээлүүд болно гэсэн үг шүү дээ. 4-5 минут дээр чи би одоо бараг нэг цагийн ингээд хичээл хийж чичээ энэ овч бүр хитэ ингээд сар жилийн одоо хичээл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүн бодож байгаа зүйл нь багш. мэдрэмж атархсан мэдрэмж ингээд орж ирэнгүүт тэрийг ингээд таньж барьж авангуудаа эерэг бодлоор солихол юм байна тийм ээ. Эхлээд нөгөө яг тэр жигээд эргээр солих гэхэр чинь нөгөө нэг тэмцэл болоод ингээд нөгөө нэг хүлэн зөвшөөрөхгүй гэсэн шүү. Бид тэр ингээд нөгөө нэг тэрнийг барьж авч ажиглаж сурах нь чухал байхгүй. Тэрнээс солиход биш. Ихний үедээ барьж авч ажиглах байхгүй. Тэгээ бариад аваад сурсан хүмүүс харин яг уу. Сурсныхаа дараа арга завчиг гараад ирнэ. Бид нар яг гэхээр уулын цаанахад одоо ингэ мэдэх гэдэг шүү дээ. Бид нар ингээд сурах гэж одоо ингээд нөгөө дадуулах гэж одоо чи манай мөнгөний харилцаа сургалтын дээр хүмүүс чи өдрөө болгоод ингээд янз бүрийн ингээд нөгөө мөнгөний төлөлт авч ин дэлгүүр орсон гэсэн тэгсээгээл янз бүрийн зүйлүүдээ ингээд ажиглаад анзаарч хата өдөрт одоо ингээд босон зүйлүүдээ бичиж яхад тэр чи ингээд 2-3 сарын дотор 17 өдрийн дотор маш их одоо ингээд анзаарсан зүйл ажилласан зүйл болоод орж ирж штэ тэр дундаас чи би энийг ингэж ажиглажлаа би ингэж техник яах хүн болгоных өөр байдаг байхгүй. Би энийг ажиглачаад би ингэх юм байна. Би энийг ажиглачаад инглээ гэдэг ингээ ярьж хахад тэр болгоныг уншаал энэ ямар олон ингээ хөлбөрөд гарч ирж байна гэдгийг анзаарч ирсэн. Ямар олон боломжууд гарч ирж байна. Үүний үр дүнд гэдэг нь ингээд илүү ингээд томоор илүү ингээд нөгөө нэг олон зүйл дээр юм л та би яг тэр жишээ энэ жишээ гэхгүй та нар яг өөрсдийнхөө жишээгээ өөрийнхөө амьдрал ажиглалтаасаа олж ирж гаргаж ирнэ гэсэн үг. Багш ингээд яриад оторхлоод үрэг аваад за мөнгөний хэрэгцээгаа л ер нь хийх ямар нэг юм бэ гэж
Тасагчнууд бол Би одоо бүгдийн харилцаа сургалтыг зарласан. Гэхдээ одоо энэ мөнгөний харилцаа сургалтыг зарлахдаа тэгээ бичлэгээр нь 50 мянга тавьсан байсан шүү дээ. Өнөө ингээд хичээлүүд. Тэгээд тэрий чи зарим ингээд бүр үг болгоноор ингээд бичиж тэмдэглэж аваад өөрийгөө ойлгоод таниуж бичсэн чи ямар гоё ганц бүгд төр чи гээд бөхсөр юм биш үү гэдэг хэлж байгаа байхгүй. Мөг чи гээд бөхсөр юм биш үү гэж чи. А тэгэхэд энийг одоо нөгөө нэг зарим нь ингээд бүр заавал надтай хамт ингээд хийгээд ярилцаа тиймэр ингээд байгаа байхгүй. Та ихэд тэгээ нөгөө нэг юугаар явуулаач гэдэг. Тэгчээ бүгд ярилцаа сурвалжтай би хэдэн удаа явууллаа. Бүр 19 оноос 18 байсан шүү. Тэгээд тэр чигээ сайжруулад одооны уралбар чи 19 он 20 он бүрдсэн байхгүй. Тэгээд тэрүүгээр ингээд одоо 5 дахь жилдээ одоо зарлж ийн гэсэн үг сүүлийн хөлбраар нь эрэг би дараа 7 хоногт зарлаа. Зөө мөнгөний харилцаа сургалтыг тэр та нарыг надтай ярилцдаг тэгээд ингээ групптай ингээ тасгал хийдэгтэй. Өөр асуух зүйлүүд гарч ирж байна. Тэгвэл гэхэд ч л одоо бүгдээ харилцаа сургалтад 3 удаа суусан шүү дээ. Дахид суугаад байсан. Суух болгоод өөр юм байна. Би өгдөө тэр одоо бүгднийх 10% ингэж одоо хатгалаа. Ингэж анзаарлаа. Ингэж нөгөө нэгтэй мөнгөийг энтэндээс олж байгаагаа анзаарч талархлаа. Ингэж нөгөө өөрийнхөө хазан чанар дээр ажиглаа гэдэг нөгөө нэг ололт амжилтууд нь аягүй хөсөн те. Мөнгө ч одоо бид нар ээж автаас холбоотой байдаг. Бүр ээж автаа холбоотой бүр нөгөө нэг юу байгаа штэ. Тийм модулууд байдаг. Ээж одоо миний мөнгөтэй холбоотой яаж хэлээс аав яаж хэлээс тэгээ би яаж өөрчил сайжруулах уу, ажиглах уу, анзаарах уу. Өөр та нар одоо өнөөдөр хуваалцахаар зүйл юу байна? Асуухад асуултууд үлдсэн. Нөгөө бас ч юу ойлгож ухаарч өдөрч өдөр ажиглаа гэж бодож байна. Сая өөрөө ярьсан жишээн дээр одоо өөрийгөө л юм сайн ажиллаад барайл авъя л гэж бодлоо. Барьж аваад тэгээ нөгөө тэгэл нухад авчи өөрөө хэлэхэд нөгөө барьж аваад хүлэн зөвшөөрье тий. Би өөрөө тэрээс зогтоод байх ш. Би тэгтээ бодоод байсан. Энэ одоо юу юм болоо? Таархал юм болоо? Эсвэл бага насны нөгөө хүүхэд насны драма гэдэг юм болоо? Яагаад би ингээд янз бүрийн бодож байгаа хэрэг. Эсвэл одоо шийдэгдээгүй надад эмзэг байдаг асуудал болохоор би ингэж эмзэглэв шиг нэг хэдэн өдрөөр 2-3 өдөр бодоод тэгснээ өөрөө ингээд юмар өвдөж байгаа хэрэг. Тэр өвцлийг бодоход атаархал байсан юм биш үү? Тийм ээ. Тэгэхээр бас гэдэг юу нөгөө язрын нөгөө бодол мэдрэмжүүд бидний ингээд нөгөө би махад бүр ингээд атаархсаар байгаад би ингээд сулчиж болно шүү дээ. Ямар ч хийх чадваргүй чадлаггүй. Атаархсаар байгаа гэхэд би одоо ер нь хүнтэй атаархаад хардлага байхгүй л гэж боддог аахгүй. Яагаад гэхээр мэдгүй одоо хүн ингээд яг ярьдаг тэгээд үг үйлдэл зөрөөд идэг би мэдэхгүй. Одоо ингээд ярихаар одоо жишээлбэл би өөрийгөө илгүүлж олж мэдэхгүй ч байгаа юм мэдхгүй шүү дээ тий агшаа. Тэнгүүд ингээд нэг гоё юм яриад идэг. Тэнгүүд яг нөгөө нэг ачиг дээр юу ч болж байгаа юм гэж бодогдох үе гарч байгаа байхгүй юу? Тэгэл яг бол нэрэл ингээд атаархлын шинж тэмдэг илэрч байгаагүй. Өөрийгөө л ажиглаагүй тэр үе тухай би ажиглаагүй өнгөрөө явцсан ч байгаа юм гэдэг хүнд атаархаж байгаа ч юм билүү мэдгүй шүү дээ. Тэгээ гоё юмаа гэж бодохыг гардаг гэхдээ гоё юмд бол сайхан юмд зөв үдээ өгөөд аюу гоё юмаа ямар гоё юм бэ? Ингээд аюу гоё дотроос огш баярлдаг. Өөрөө тэгэл ингээд аюу хин бичдэг байхгүй. Би юу аюу хин бичдэг ингээд 1-2 үгээр баярлаа гэж чимэргүйс нэг байхгүй. За баярлсан бол за ийм гоё ямар гоё юм бэ наа чи өстө харагдах гоё юм гин гоё юм. Тэгээд өөрөө татагдаад тэр нь надад гоё сонирхол татдаг би цаг хүсдэг юм уу. Тэр хүнтэй хамтдаа би яаж хийдэг ингээд асуу явчихдаг байхгүй. Тэгэл аюу үнээр зөвшөөрөөд явал сонирхол зөвхөн мэдээж өөрөө яахгүй тэгээд мэдчихсэн. Тэгээд
Тэр бас би атаардаг хүн биш ээ гэж бол хэлж болохгүй юм байна. Ер нь өөрийгөө л тэгж бас бодох үе байдаг шүү дээ. Би атаахгүй гэл. Тэгсэн чинь ингээд атаахлаа юм тухай цуцж бодохоор л байгаа байхгүй. Цагаан атаахдаг гэл тэгдэж штэ бид нар чи. Тэгээд ингээд би одоо ямар гоё инста юм хөөрхөн юутай алхахсан гэж бодох үе гарна штэ. Тэнгүүд чи одоо цагаан атаахал гэл би өөрөө тэгж бодож байгаа боловч тэртээ атаахлын үрийг өөртөө суулгаад ин гэсэн үг штэ тий. Тэгэл ингээд өөртөө хөдөлгөөд юу бодож идэв өөртөө цагаан бид нар хатуулж байгаа гэсэн яг төгтөө мэдгүй. Бодохоор юм янз бүрийн юм болох юм байна. Сайн ч өөртөө сайн талцтай юм байна. Сараа ярмаар юм. Сараа ярмаар юм. Өөрийгөө анзаарна ажиглана гэдэг чинь айгүй гоё байхгүй юу? Анзаараад ажиглаад гэхээр ингээд бодлоо гэж байгуу анзаараад ажиглаж яхад ингээд айгүй олон бодлууд орж ирж яж болно. Тэр дундаас яг би аль бодлыг сонгох вэ гэдэг ихтэй үе чи мэдээж хичээр чармаалтгаар энэ дэр чи бичиж тэмдэглэж тэр ингээ хамтдаа нийтдээ ингэж явж жаад тэр сурах юм бол илүү хурдан хүрдэг гэсэн үг л дээ. Яг өөрөө ингэж хийх гэхээр ингээд нэг тэр олон ингээд асуудлуудын дунд яг ингээд төлөвлөлөө авах нь аягүй хэцүү гэдэг. Тэгээд би яг ингээд ажиглаад байхад мөнгөдөө л харилцаа сургалт дээр үсэтэй яг ингээд суурин юм байна бараж бүх бодлуудыг ингээд барилж дийлэх үеийн одоо мөнгөний талаар бид нэр бүдэрж ингээд бодлууд нь шүү дээ тий. Мөнгө шилжүүлж чинь авч чинь өгч чинь тий хаалцж чинь ингээд төрөж чинь. Тэгээд энийг ингээд нөгөө мөнгөтэй холбоод өөрчилчих юм бол бид нар ингээд өгж явахдаа ч гэсэн тайван өгнө. Авч явахдаа ч гэсэн тайван барьсан сүлэнтэй хоёр нэг ажиллахаа гэдээ явж яана гэсэн үг байхгүй тий. Тэвгээ бүр сэтгэлээ нэмэгдүүлнэ. Дараа өдөр уулзалт ямар байд юу ойлгож үзэж энэ хаалцж харцуулаад барилж өдөр явж ирж эхэлсэн шүү дээ. Миний ойлгосон зүйл юу гэсэн тийм. Тэр мэдгүй нэг тийм гомдоод байхаа зүйл дээр нэг гомдодгүй тэр нэг артаалхал мэдгүй нэг тийм одоо нөгөө хийсвэр болно нөгөө нэг хүний өөрийн одоо итгэдэг юмшил дээр л айгүйх ажилтсан юм шиг санагддаг. Итгэл үнэмшилтээр ажил. Тэгээд Facebook дээр чат дээр асуултууд байна уу? Сумар зөвлөд байна уу? Сумараар асууж ялна. Тадарт гэж орсон чи ямар санагдчихэ тадартай гэ Facebook-аар би ордоол ярилцаал. Танайг туулаад би харлаа. Нөө сайхан байна. Яг чинь өөрийгөө нөгөө нэг өөртөө сайн бодоод байгаа бас нэг л хэлбэрч тийм. Хүн болгонд байдаг байх үү гэж бодож шээ. Тэгээс яг л өөрийн чи хэлсэн шүү дээ багш. Хүн болгоод байдаг шүү дээ. Тэр анх орж ирэхдээ ингээл нуугтаад ингээд үсэж ихэд ичгээ олцсон шүү дээ гэсэн чи нөгөө байсан шүү дээ. Яг л үсэдээ чи би ингээд харж мэдрэхээр би илүү их ингээд надад янз бүрийн бодол мэдрэмжүүд илүү их орж ирдэг байхгүй тий. Тэгэхээр бидэх их яг шууд ингээд уулзалтаар ингээд ярих боломжоор баттай чи дээ бас ингээд давхар хүмүүстэй харилцаж тэдний асуултанд хариулвал
хэлүүлэх нэг үнцэнтэй байх юм болов гэж бодохгүй юу? И форматыг шинээр гаргаж ирсэн чи ямар санагдчих та чи одоо энэ коуч группт орж ирээ тэднийг хичээлүүдээ үзэл арц макротой үзэл тэд янз бүрийн хичээлүүд төр ингээл зард авахар чи орж ирээл Хайрыг бас тэр тэгж хийх юм бас гоё. Дандаа бас нөгөө тэгэхээр би бол нөгөө жоо хоцорч орчдөг болохоор сайн нөгөө ойлгохгүй бэлтгэлгүй ороод ч юм уу. Тэгээд нөгөө хийхгүйтэй тэгээд харцдаг хийдвэ гэж жоохон бэлтгэлтэй ороод тэгээд баялаа. Тэр үгүй гоё. Өчигдөр одоо нөгөө юу штэ бидний явуулсан хичээлээс штэ тэ тэр одоо коучиг одоо нэг менторингийн одоо хэлбэртэй болсон гэж би танарт хэлчихсэн штэ тэ. Тэгээд одоо нөгөө айгаа хүмүүс бүртгүүлээд байсан чи яг орж ирэхтэй зөвхөн гэхдээ тэр хичээлч энэ манай коуч нөгөө нэг групптэр коуч групптэр орж ирж байгаа штэ харилцаа ба уур бүхэн талаасаа гарах хэрэгцээ гэсэн нэг хичээл маань өчигдөр яг тэр хамтрах чадварыг ярьсан штэ харуулсан. Тэгээд тэр нэг коуч групптэр бичлэг нь орцсон. Эдийг яг хөө дээрээ үлдээчихвэл гэхдээ фэйсбүүкээс зарим одоо нэг шот стримүүдийг хастаа яван дуусчихчих мэдэн штэ тэ. Гэтэ та нар одоо бичиж тэмдэглэж явах ч юм уу анзаарах ажиглах зүйлүүд байвал ийм нэг чухал үнэтэй хичээлүүдийг үзээ тэгээд өөр дээр анзаараад ажиглаад би газар хийж чадахгүй байна гэдгийг ингээ хүлээсэн ширдэг байхгүй. Яг би гэл янз бүрийн номны талаар янз бүрийн тэгээ обсерв гэдэг үлээ тэм янз бүрийн зүйлүүдийг хийж чадна зүгээр тэр чигээр минийх ингээ бараг хичээлж болчих гэдэг байхгүй. Тэг би ястаа ганцаараа гэж ярихсаа дэрхэлгүй хүмүүсийг ярьж ирээл орж ирээл асуух гэдэг тийм гоё санагддаг. Тэгээ өдөр хэн болоод орж ирсэн дээрлээ фэйсбүүкээр орж ирж үзсэн дээрлээ тэгээ та нар асуултууд дээр доор бичихгүй тий. Баярлалаа агшаас гоё сонирхолтой олон хүний ингээд өөрсдийнх нь кейс гэдэг юм уу юм тий өөрсдөө нь тохиолдож байгаа юм дээр ингээд бас надад нэрийн юм байдаг даа гэж ингээд өөрийгөө яг тэр өөр дээрээ бас тавиад бодоод тэгэл ингээд сонирхолтой гоё тах юм. За тэгэхээр илүү нөгөө нэг одоо нэг юу гэдэг дотроос одоо өөрийгөө нэг зүрх нэг гэдэг юм чөлөөтэй илүү яаж би өөрийгөө илэрхийлж сурах гэдэг бас нэг бас болж байгаа юм шиг тий. Тэгээд та нарыг баг гарч ирээд бол та нар мэрэгчлэлтэн болчиход гэсэн үг л дээ. Одоо ингэж ярьж ингэж харилцаж ингэж тохиролцоос сурж яана гэдэг чи одоо бидний нөгөө 10 жил сургуультай сурж байгаагүй чадваруудыг бид нар ингээд өөртөө ингээд би энэ дээрээ ингээд ажиглаж анзаарч суулгах чинь гэсэн үг. Тэгээд эдгээр суулгахчаар бид нар эргэд тойрдох дээр бас яг тэгж ханддаг байхгүй нөгөө өөр одоо нөгөө одоо та нарын одоо хүрээлэлд ямар хүмүүсээ та нар ямар хүмүүстэй ярьж харчих чинь тэдрээс янз бүрийн зүйл сураад идэх байхгүй тий. Тэр та нар ингээд сурсан үзэл гэдэг нөгөө нэг хүүхдээр ингээд нөгөө нэг тэр одоо бодол мэдрэж өгвөл хандлагаар ингээд хийчдэг гэсэн үг шүү дээ. Тэгвэл тэр 10 зайдан тэр орчход нь орчхоор л тэр бүх зүйл нь ингээд нөгөө нэг наалтаад одоо суудаг гэхүүдээ бараг тэр нь одоо багшаа сурвалж авч байгаа зүйл нь ингээд бараг дийлэх хөв нь яаж орж ирчээд сурдаг вэ гэхээр хүмүүс тэр багшаа орчхоо харин тэр ингээд мэдлэгээс нь ингээд зүгээр дамждаг гэсэн үг л дээ. Тэгэд сурдаг. Тэг одоо сургалтынхаа одоо хандлагаар үзэн одоо сүүлийн үед одоо менторинг хамгийн гол суурь нь одоо би ментор коуч гэхээр би болох тэр ингээд нэг коучинг дээр одоо менторингийн чадваруудыг бүгдээ тэн дээр ингээд бас гаргахыг үздэг гэсэн үг л дээ. Гэт одоо сүүлдээ нөгөө доллар маань нэг чаргад ирсэн ба шүү дээ. Дуусах асах зүйлүүдээ нөгөө сколоо Нэр асуух зүйл таны сургууль багшийн тийм сургууль зохион байгуулах үйл энэ жил
би нөгөө сая юу лээ надад явуулсан шүү дээ сургууч агчнууд болохыг хүсчихэл дээ голцоо өвдөө сургууч агч нар чи тэгээд ямар нэгэн коуч дээр арт терапист дээр гэдэг нэг бас сурвалжийг сайн гэдэг байхгүй тий. Яг бол тэд нар нөгөө нэг янз бүр ингээд арга барил арга зүйтэй тэгээд нөгөө нэг ингээд сурна. А тэрээ гэдэг хүмүүсийг орж ирэхэд бас яг хүндтэй чангтай шүү дээ. Одоо тэгээд нөгөө байгаа бүх мэдлгүүдээ зөвлөлөө тэрүүгээр ингээд нөгөө хэлээд хиймээр юм гэхээр ингээд сонгож чадахгүй ч юм уу те эсвэл тэрүүгээр одоо лайв дата стрим ч юм уу юу мэдлэгээр ингээд нөгөө нэг вебинар ч юм уу те зүүмээр уулзалтыг гэхээр ингээд зориглож чаддгүй байхгүй те тэгэж ингээд зориглох гэж ингээд ийм одоо жишээ нэгэд бас зөв сууж болохоор болсон ба штэ одоо нөгөө нэг өөрийгөө харуулад чөлөөтэй ярьдаг болчоор ингээд зориглож сурч ийн гэсэн үг байхгүй тий. Тэгээд ингээд нөгөө зориг хэрэгтэй гэсэн үг байхгүй. Коуч хүмүүстэй гэдэг юм зоригтой болдог гэсэн үг шүү дээ. Би бол нэг анх бол тийм зоригтой байхгүй тий. Тэгээд нэг тэгж хэлдэг штэ нэг зоригтой болж арах гэж натааргалын хийж шүүмжлэлээ чинь даван тулна өөрийнхөө дотроо орон зайг бүрдүүлнэ. Тэгчээ тэр нөгөө нэг маш олон нөгөө нэг доторх мэдлгүүдээ ингээд үнцээ нөгөөдүүлэхгүй хүлээн зөвшөөрж гаргаж хуваалцсан. Тэгээд энийг яаж хийх вэ? Ингээд яаж зохион байгуулах вэ? Сэтгэлэх ингээд сурагч агч нарын одоо бүр төлөвлөгөө эднэрийг яаж хийж гарах вэ гэдгийг одоо мэддэг хөнөөлн би байхгүй тий. Сая одоо ментор коуч ингээд сургалтанд ингээд суугаад өгсөж явахдаа анзаарсан гэсэн чи өөр бас ингээд коуч нар ментор коуч болох гэдэг ингээд сураад ингээд орж яхад тэр ингээд хөтөлбөр төлөвлөгөө ингээд хичээл хийх хэрэг яг юу гарах вэ, юу зарах вэ гэхэд тэр чинь угаасаа миний чадвар болцсон. Би нэг одоо нөгөө шин зах зээл орон зай болцсон гэдэг шиг би гадаадын энэ одоо коуч нар ментор тэр энийг зааж сурвалж чадах юм байна. Өөрөөсөө одоо тий одоо ажил мэргэжлийн одоо чадвар дээр нь одоо энийг ингээд тусалж чадах юм байна гэдгийг олж харсан байхгүй тий. Тэгэж ингээд нөгөө нэг олж хараад энийг одоо бүр ингээд бас үнсэн угаа за би энийг ингээд та нарт ийм юмараа би та нарт ингэж тусалж зааж чадах юм байна. Ийм чадварыг чинь та нарт тэр сойлгож өгч чадах юм байна гэсэн чигээр гайхаж байхгүй өөдөө ингээд нэг хамтаа групптэй ороод юмс чинь ингэж таньцаж мэдээ даа гэдэг чи би нөгөө нэг юм сурагч шиг олон жилийн туршлагатай коучингийн коуч нартай арт терапист бэлдсэн тэгээд одоо туршлагатай шүү дээ. 2018 оноос тэгж бэлтлээ багж нөгөө нэг сараач багж сурагч гэж болоо сургалтуудаа явуулж шүү дээ. Өөр хаашаа ямар төвшин төрөх гэж юм гэдэг л төвшин байхгүй. Аль төвшөд төрөх гэж байна, яаж төрөх гэж байна. Ямар арга замаар хүрвээр ганцаарчилж орч ирж болно. Тэр болоод ганцаарчилж орч ирж болно. За Facebook дээр байгаа байцнаар дагагчдаар та нар ямар хичээл ямар сургалтуудыг ямар зөвлөгөө сонсомоор би дандаа ингээд асууж яаж ингэж хийх дуртай. Би надаас энэ сургалт асуулт бидний зарлж явуулдаг гэсэн үг шүү дээ. Тэрнээс надад тэр сургалтууд надад тэр нэг авцсан байгаа зү гэдэг дүүрэн байдаг байхгүй. Ингээд чөлөө цагаар болоо ингээд нэг сургалттай одоо хичээлүүдээ гээд хийгээл тэр сэтгэлдлүүдээ тэр янз бүрийн ингээд нэмж хасцах зүйлүүдээ ингээд оруулаад нэг мэдсэн чинь ингээд ийм олон нэг цаас дээр оролцсон тэр олон ингээд нэг хасцсан ингээд нэг болцоо арга зүй болцоо тэндэрийг ингээд би зааж дамжуулж ингээд түрүү одоо шавнарынхаа ололт амжилтуудыг бас тэрийг хараад ингээд бахархдаг шүү дээ. Манай тэр болцсон тэгээд тэр төв дээр тийм олон хүүхдүүд сурж яа яаж би яаж тэрийг хөгжүүл сайжруулж болох вэ гэж боддог. Тэгээ асуух зүйлүүдээ тэ сурахыг хүссэн сэдвүүд би хагас өдөр аягүй гоё сэдв зарлцсан байсан те мэдэн дэрний өч гэдэг энэ алган дээр өөрийнхөө ертөнцөө тийм байдаг шүү. Тэр аягүй гоё мандат байсан шүү. Тэр чи би ээж аав тэгээд өөрийнхөө ингээд нэгдлийг хийх байхгүй тэр мандалаагаар ээж аав өөрийнхөө нэмлэг тэгээд нөгөө нэг арт терапи багц дээр бас нөгөө нэг арилын шавар тэгээд нөгөө нэг юм
гурилчин тийм пластик материалтай ордог байхгүй. Тэгэхээр нөгөө пластик материалаар ажиллах тийм нөгөө бас 3 хичээлэгтэй нөгөө коучинг групптай өгнө гэж бодсон. Тэгээд чи би ингээд бичээ тэмдэглэсэн. Яг л тарих толгойд орлоо бичсэн байхгүй. Хүн баамад би болон миний хүрээлэл миний амжилтын маск гэсэн юм 3 хичээлийг арт терапи багцтай заяа хасаа өдөр тэр хичээлийн дараа оруулсан үргэлжлүүлээд оруулсан шүү. Заяа. Тэгээд тэрэн дээрээ танаар тэр нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх хүний хөгжилт нөөц боломжийг олж хаях өөртөө өгөх ухамсарт болон талд ухамсарын ингээд холбоо нэгтгэлийг ингээд нөгөө бид нар төр зэрэгээр ажиллаад тэрүүгээрээ нэгтгэж болно. Өөрийнхөө харилцааны хэрэгцээг одоо илрүүлэх. Тэгээд барилгын шоол агровэзаас гоош би бас ингээд шаврын үзүүлэлт байлгүй пластик. Тэгээд бид нар үргэлжлүүлнэ. Тэгээд өвдөд яагаад гэхэд сая гээд 2-3 сард нэлээд их сургууль явуулна гэсэн чигээр баяр гээд үргэлжлээд яваад харч ингээд нэг өөс орж ирэхгүй болчихсон тий. Тэгээд нэг одоо яг гоё юм байхгүй тий. Тэгэхээр газ бүтээсээ өдрүүдэд бас янз бүр өдрүүдэд би энэтэй болон цаа сургалтуудад тэр нэр жилийн удаа хараад яваад харцаа суудаараа. Би нөгөө юу гэж байгаа юм. Маргааш нөгөөдөр хоёр нэг ажилтвал ажлаа хүлээл гэж өгч байгаа. Тэгээд яг өөрийнхөө юмнуудыг яг хийн гэд бүр ингээд төлөвлөө бичсэн. Тэгээд бүр за одоо нэг нөгөө юу гэдэг вэ? Дураараа өөрийнхоороо бүр амар гоё болох юм дэ гэж бодвол баярлалаа. Тэгвэл ингээд цаанаасаа нэг сүлдаад тамиргүй болоод тэгэлгүй болоод зэнэн болоод тэгээл тэнгүүтээ жоохон өөрийнхөө дуртай юмнууд хийж өгч амар гоё сэргээл тэгээл л гадаг. Өөрийнхөө зориултаа өөрийнхөө амьдралынхаа зориултаар явж захтаа зориултаа гэдэг байхгүй бодвол би нэг хийх дуртай гэхээр яг тэр өөрийнхөө бодол мэдрэмж одоо тэр их зориулалт тохиолсорт одоо даалт тосор бүх тэр ингээд нэгтгэл очиж байгаа байхгүй ингээд бүр яг нэгтгэл тэгэхээр ингээд өөрийгөө яг хийсэнийхээ төлөө ингээд дотроос ингээд дотоод огт нэг баярлаад идэг гэсэн. Нэрээ аюу шинэ. Би одоо өчигдрээ тэр нөгөө уулзалтаа дараа би бүр амар баярлаад ингээд хэдэн цаг баярлаад байсан шүү дээ. Би яг азарсан. Яа эд өчигдрээ хичээл ямар гоё болчихлоо. Юу юм гоё болоход мэдээлгүй. Яа ингэж нөгөө нэг гоё хүмүүс орж ирээд тэдрээ жишээн дээрээ явчлаа. Энэ ямар гоё менторинг болчих вэ гэж бараж өөрийнхөө тэр одоо ажилласаа гэдэг кайф аваад байсан гэхүүтэй. Тэгээд үнэхээр тийш өөрийнхөө бүтээлээсээ гэдэг баярлдаг шиг тийм. Ямар гоё болчих вэ? Бүр яаж гоё болгочих вэ? Маргааш юг бас юм болгох хэрэгтэй гэдэг би сая линкийг ягаад өнөөдөр оруулж ирж тавьсан бэ? Та нарыг өрсөн бэ гэхээр нөгөө тэр гоё мэдрэмжийг ингээ авах гэдэг гоё штэ. Ийм нөгөө менторинг уулзалтууд айгүй их ингээд хийж ярилцчих хэрэгтэй юм байна да гэж бодсон. Би цаанаасаа дотроос баярлал ингээ асаар мэдэн штэ. Яг тэгэл тийм юм ер нь зүг байдаг юм шиг байгаа. Ингээл ер нь ингээд яг дотроосоо хүсэл хийж асууж яг чи бүхлээрээ орж ирж байгаа байхгүй чи өөрөөрөө 100% орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр та нарыг гэдэг зарим сургалтуудад доктор цаагтаад ингээ яаж та нар тал орж ирдэг гэсэн үг байхгүй тий. Тэгээд тал хэрэг бүхлээрээ өөрөөрөө орж ирээл өөрийнхөө бодол мэдрэмжээ хуваалцаад хориг тавихгүй ингээд өөрөөрөө байгаад ингээ явахаараа тэндээсээ ингээд өөрийгөө ингээд илэрхийлсэн мэдрэмж миний ингээд хүмүүстэй хамгийн гол хэрэгцээ нь өөрөө амьдрах өөрийнхөө ингээд өрн дөрөв илэрхийлэх байхгүй ямар ч нэг шүүмжгүйгээр зогсохгүйгээр тий. Тэгэхээр тэр нэг гэдэг өөрийн хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж өгөө тэгээд ингээд таашаал мэдрүүлдэг гэсэн үг шүү дээ. Энийг хийдэг вэ гэхээр ингээд ментор коуч үсэдэг байхгүй тий. Эд мэдээ нөгөө ментор коуч гэсэн юу орж ирдэг шүү дээ. Сургууль. Тэгээ та нарыг сууд аваад сараа эдэг сураад ийм юу чадвартай сурагч агш болно. Тэгэхээр орж ирэх хэрэг гоё хаацтай. Бүгдлээр өөрийнхөө бодол төрөвчдөр өөрөөр орж ирж байгаа гэсэн үг байхгүй. ер нь Ард хааж байхгүй орж ирж байгаа гэсэн үг. Цөм орж ирж байгаа гэсэн үг.
Юу наа хост тэгдэг байсан ингээд жоохон нөгөө ярихаас ярмаар байсан ч гэсэн өөрийгөө дараалал ингээд бариад гэх юм уу ингээд өөрийнхөө мэдрэмжийг дандаа ингэж дарж идэг гэсэн. Одоо болохоор мэдхгүй сүүлийн үед бол зүгээр нөгөө юу ч надад наалтахаа байсан гэдэг шиг л зүгээр угаасаа л адилхан хүн төгсөн гэж аахгүй штэ гэл боддог л болсон. Яа тийм ветер коучтэй бүрдүүлж байгаа тийм орон зай гэдэг багхгүй тэр орон зай. Тэгээд би та нарыг ингээд за та нар заавал нэг таагдаг гэж хэлэхгүй байгаа хэвчээ тий. Тэгэхээр ингээд та нар яаж ч хийж болно гэсэн үг байхгүй. Фэйсбүүкээс засуусж болно, орж ирсэж болно, нээлттэй орсож болно, хаалтаа орж ирсэж болно гэж тий. Тэгэж чигээд олон хувилбар сонголтууд өгж байгаа болохоор та нар өөрөөхөө сонгож та нар юг яаж сонгож яаж орж ирж байна гэдэг чинь та нарын өөрсдөө сонголтууд байна. Энийг бас нэг манай багш нар гэж хэлдэг гэхээр би даасан байдаг. Өөрөөр хэлбэл бид нар бие дааж нэгсгэлтэй бие дааж гарч ирнэ. Бие дарж ингэж нэг өөрөөрөө гарч ирнэ. Бие дарж өөрийгөө таньж мэдтэйгаа. Тэгээ энэ таньж мэдтэйгаа нэг үйл явц нэг ийм нэг группийн уур амьсгалтай бүр илүү хүчтэй болдог гэсэн үг байхгүй би энийг идэвхжүүлээд. Энэ өөрийгөө олж нээн гэдэг өгсөд дуртай юм олох тий хүн өөрөө дотроосоо юунд татагдчих тэр зүг рүүгээ явах нь хамгийн зөв тэр чинь л чиний дуртай юм байгаа байхгүй юу гэдэг шиг тэгээд дуртай юм олно гэдэг чинь л энэ юм байна гэдгийг л ойлгочихсон сүүлийн үед ер нь жаргалтай өөрийнхөө юм хийж байгаа би өөрөөрөө их аз жаргалтай амьдарч байгаа гэж ерөөсөө аз жаргалтай амьдарч байгаа бид нар ингээ бүрэн дүрэн байж гисэн байхгүй тий. Зүгээр нэг аз жаргалыг хайгаад авахгүй зүгээр л өдөр тутмын энгийн нэг үйлдэл ингээд өөрөө хиймээр санагдаж байгаа үйлдэлээ ингээд яг хийж чадчих тэр аз жаргал боддог. Ер нь үйлдэлч гэхгүй бүх зүйл дээр тэгж хандаж тэгж ойлгож хүлээж авч чадчихвэл тэр аз жаргал гэвчээний ч юм уу. Өөрөө ер нь тэгээд мэдхгүй одоо тийм хүлээн зөвшөөрнө гэдэг л ямиг суралцах маш зөв юм байна гэдгийг ойлгодог болсон. Тэгээд хичээж байгаа. Хүлээн зөвшөөрч авъя гоё ур чадвар байхгүй. Маш хэцүү юм байлээ. Ер нь бол хэцүү юм байна. Энэ хүлээн зөвшөөрлөж коуч нартай хамт сурдаг байхгүй тий. Коуч хүмүүстэй хүлээн зөвшөөрлийг өгч, хүлээн зөвшөөрлийг дэмжиж, тэр хүлээн зөвшөөрлийг олж харж, хэлж ярьж өгөхөд ингээд нэг тий. За ийм аюулгүй орчин юм байна. За энд итгэж болох юм байна гэдэг бидний доторх хараа хяналт нэг янз бүрийн ингэчгээд гэсэн болгоомжлууд мань тайлагдаад тэр уяас хүлээс мөдөн зангираа мань ингээд чөлөөлөгдөд тэгээд ингээд яг өөрөөр орж ирж байгаа. Хөө яг ийм орон зайтай ямар ч байдлаар ингээд бүтээлч байгаад тэг ямар ч зүйлээс ингээд нэг өөрийнхөө тэр ингээд өссөн зүйл рүү явж чаддаг гэсэн үг. Одоо нэг ингээд уучраа олоо явчихвал одоо нэг жижигхэн цэг байлаа гэхэд тэр чинь ингээд 200 300 цэг болоод өгшөө юу н янз бүрээр л явж болохоор юм байл л дээ. Ерөөсөө хязгааргүй гэдэг шиг. Тэгээд одоо юм хөгжүүлнэ гэдэг чинь одоо тэр юм байна л гэж боддог болсон шүү дээ. Одоо би жишээлбэл нэг лаа зөв сонирхлоор анх хийдэг гэсэн бол хэзээш би тэрийг одоо би хий гэж бод цаашаа нөгөө ажиллах юм уу гэж бодож байгаагүй гэсэн чинь тэгээд зүгээр лаа хийдэг байлаа нөгөөдхөө өнгөө хийдэг байлаа тэгснээ өнгөхгүй болол цагаан гараараа буддаг боллоо тэгснээ явуулдаг болгоё пассворддаг болгоё гэл ингээл бүр ингээл нэг юм эн чинь зүгээр лаа биш нэгдүгээр ингээ үүсчих чадсан тийм болохоор би нэг урлаг болох хэрэгтэй ч гэдэг юм уу ингээл санаараа ингээл өөрөө би тэрэндээ амар дуртай дурлаад байгаа болохоор итлүүгээ ингээл татагдаад ингээл би гоёгаа одоо сараа бас тийм лаа гэдэг тий. Ас идэхтэй батанс гэд өгчээс систем тарак гэдэг. Тэгдэг өгшөө. Ямар гоё. Эстэ гоё. Эгаа ихрөө урд заржсэн даваа гэгээ зөксөстэй айгуу тагшсан өгсөж байгаа гахад хэвэксэж би тарак гэдэг тэний нэг сургуультай байгаа бүгд ярилцсан сургуультай суусан байна. Хийл тасараа. Би ч даадлаа. Өөрөө тэр бадаалаа хэлбэртэй. За тэгээд давсан юм. За ямар гоё. Одоо бэлгэлсэн.
Стейж явуулнаа. Ядаж зов. Тэгээд ийм гоё байна гэж бодоод. Би ч болохоор нөгөө яг одоохондоо яг нөгөө ажил бол болохоогүй. Зүгээр дотроо нөгөө санаа ихлээр одоо зөвшөөрлөө аавна гэж нэр бодоод ер нь бол зорьсон юм. Тэгэхээр лаа гэж зөвхөн явахгүй. Арт терапи руу орж байгаа болохоор лаа хийх маань өөрөө арт терапид ороо явчихж байгаа болохоор надад гоё байхгүй. Юу яадаг фосковая терапи гэдэг нэг воск лаа хийдэг нөгөө жилээ гэдэг ч зүгийнэ тэрүүгээр гэдэг лаатай ингээ ослуулаад тэгээд лаада язрыг гэдэг зөвлөхөөгөр язрыг гэдэг бэлэгдэл эдэр хийгээд тийм лаата холбоотой арт терапи техник Ингээд лаага гоё цагаанаар хийнгүүтээ ингээд нөгөөдгөө будаал яах ингээд хүн анхаарлаа төвлөрүүлээд те гоё өөрөө өнгөө сонгоод бодно гэх ингээд энэ чинь бас нэг техник болоо явуучих жишээний ч юм уу ингээд янз бүрийн юм бодхостай л тэгээд яг надад бол бас би хамаагүй хүмүүс зааж өгвөл заавал өгдөө. Энэ хүн яг над чиг ажиллах сэтгэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яах вэ тэгээд хүн өөрөөрөө ингээд бодоод өөрөөрөө миний дотор юу байна тэр хүн миний дотор шиг миний дотор хүн шиг ингээд адилхан сэтгэж адилхан ингэж хэлж явахгүй болохоор яг хөө би өөрөө л боддог. Тэгээ бас толгойгстой хэд өгсөстэй дээр оруулсан бас нэг робцсон. Нанд аяа. Тэгээ хүүхдээ бадаад хүүхдээ терапевт явчихсан. Тэгсэн бас нөгөө новын баяраар явж байгаад яас таарад надаас айгүй гоё лаг одоо та хайлыг ажиллааг аваарай гэдэг. Одоо бас та хэлчихсэн. Тэр хүнээс анх сурчээсэн байхгүй юу? Хүүгээд өнгөс төрөвч. Тэгээд хаач авчаа төмс сэтгэл бэлэг авчаад байгаа ба гэдэг. Одоо сараас авчиж бас бэлэг авсан те ингээд янз бүр ингээд сонир. Би л өгөөгүй явж байгаа юм байна шаа. Би өгнөө шиг. Тэгээ яа ер нь хүн ингээд нүг өөрөө юм гараараа хийсэн юмнаас хүнд өгөхээ дуртай байдаг тий. Дараа гэж ингээд гоё нэг тийм сэтгэлийн гэсэн тийм юу ч гэдэг юм гоё байдаг. Амар ганц юу гэдгөө ганц бададаг шат хатад ясаа гэж төгөд бүрээ тэгээ балаа хүрдээлээ хац тэгээ авгихгүй том яг өгөөд тэр хүн ингээд өөрийнхөө сэтгэлийн гэрлийг ингээд хүнд түгээгээд байгаа юм шиг санагддаг байхгүй надад болохоор би ингээд энэ лаа хийж байгаа нь би үнээр сэтгэлээс шингээгээд хийж байгаа те тэнгуүтээ би тэрийг хүнд өгөөл ингээд үнтэй ч өнгөч юм ер нь өгөөд яг миний хийсэн энэ гэрэл ингээд энэ харуу ордоор нь төгж байгаа гэж бодохоор гоё юм шиг би өөрөө гэрлийг сэтгэлийн гэрлийг би ингээд түгээгээд ингээд хүн болгоно гэж байгаа штэ гэж бодож хийдэг байхгүй. Такос гэдэг юм терапевт гэдэг дээр ашиглаж болох. Тэгээд тэр 7 хүртэл лааж айгуу гоё шүү. Тэгээд манайхан ч нөгөө нэг Монголд би лаа нөгөө лаа зүгээр авч үзсэн л дээ 7 хүртний лагаар 30,000-аар авчихсныг хайх тэр биш тэгэл тэр чин парафинаар хийсэн лаа. Яг үндэ хортой. Хитстас авчирсан яг тэр өөрөө хийсэн тэр ганцгийн тэр ламыг гоё л бас. Тэгээ гоё бол сайн чанарын материал бол сайн байгаа л да. Янз бүр байгаа. Гэхдээ хөвчний нөгөө ингээд тэгэл нөгөө нэг юу яатсан юу л таригдсан барьсан гэж хийж байгаа бодохоор тэр чинь хүн болгон бараг таригдж хийж байгаа байхгүй яг үнэндээ ингээд бүх оюун санаагаа төлөвлүүлээд би бол жишээлбэл 432 Hz мэр сонсоод солиоруулаад сонсоод сууж байгаа нэг бодож хийдэг байхгүй. Ингээд чинь миний бүх юм шингэсэн байж тээ тэрэнд гоё сайхан юм шингэсэн байж тээ. Театр апаа гэдэг юу юм штэ. Хичээлээ ингээд эхэлж явахдаа хичээлээ ингээд дуусч явахдаа тэ ингээд тэр нэг зориулалтаа хэлээд талархлаа хийгээд гэж явж явах юм бол тэрний өөр шүүн айгүй олон хүмүүс түрээсэ гэж явахдаа тэр ингээд шингээж яваад байдаг. Манай зарим багш нар байдаг штэ ингээд хажуудаа гэрэл мөрөл алаа тэр асаад хичээлээ ингээд явуулдаг. Тэгээд ингээд нэг кивцээг дээр тавиад яагаад хийдэг вэ гэхээр тэр нөгөө айгүй тэм гэрлийн нэрг сайн зүйлийг бүсдэ түгээхийг бүсдэг болохоор тэгэж эхлүүлж тэгэж өргөжлөлдөг бүр анх тэрнийг мэдсэсээ Абарусида гэдэг багш гэдэг тэр багштай гэж хийж яхад нараа би яг тэр багш болох юмсаа гэж бодсон. Би яг тэгж бодсон. Юм ингээд мөнгөн дээр жоох мөнгө талруугаа чиглээд хэмлүү биш те мөнгөлөөгөө чиглээд ч юм ирэхээрээ би зүгээр лаа хийгээл зараад ээж болсон хамаагүй те зүгээр надад намайг лама гэж хэр хүмүүс юм лаа хийгээд бүр хийгээ очих юм болоо
тэр мөр хамаагүй зүгээр би миний бодол өөртэй тэгээд ингээд яхаа би нэг хүнлүү чиглэсэн ингээд өөрөө хийх гэж байгаа болохоор мөнгө рүү чиглээ явчихаар тэр нь арай насгүй одоо нэг удаан хол явахгүй тий одоо нөгөө хүнд бөөж нэрэ баг яг хөө би ямар нэг аргаар мөнгөтэй болж болсон илүү хурд хугацаанд баяж жоохон гайгүй мөнгө магадгүй гэхдээ тэр нь надад жоохон биш байхгүй. Надад рүүгээ драйгөө хэв ярьлаастай орж Харин зарим хүмүүсэд яг хаа бичигдсэн байгаа болохоор ингээд дараа нь үзээд харж байгаа л та тэгээ фэйсбүүк дээр зөвлөлөөд үсчихгүй болол тий. За тэгээд дараагийнх дээр за би тэгээд харж байгаа юу яана. Шүүмжлэлээр за нэг шүүмжлэх сэтгэл тэгээ энэ шүүмжлэлийг бид нар яаж амьдралдаа ажиглах уу гэж яг саяны шиг за тэгээд бид нар нэг гаргаж ирэхээр та нараас орж ирээд ярилцаад хуваалцаад ажиглаад анзаараад нөгөө амттай байлуулах нөгөө гүнзгий зүйлүүдийг олж харж тэр ажиглах тэр цэгээ олж иж болно за. Тэр баяртай. баярлалаа сайхан байна.